За сайн байцгаана уу сонсогчдоо. Манай 27 дугаар дугаар үгээр эхлэхэд бэлэн болоод байна. Yeah. Дин. Corona special. Корона спешиал юм а те. Чод хэддэх хөл хорионы special. 3 дахь special хөл хорионы. За тийм ээ. 3 дахь яг хоёлаа яж байгаа. 3 дахь дугаар юм байна те. Хөлөөрөөр. Тийм. Үгүй ер нь хоёлаа хийсэн 3 дахь дугаар. Тийм үү? Подкастны явц. Тийм баха. Хоёулах нь ер нь 3 л дугаар хийсэн юм уу нийт? Тий, эхнийх нь болохоор нөгөө танаад би очиж хийдэг. Тэ. Ааха. Тэгэл орхи. Хоёр дахь нь болохоор нөгөө failддэг. Энэ одоо 3 дахь. Юм шиг байна. Тийм байна. Тийм байна. За юу байна да? Бэлэг баяраа тэгээд. Юу байна да? Ананд баяраа. Хаач. За хөлөөрөө ер нь хэрхэн өнгөрч байна? Энэ удаагийн хөл хорой бол их ер нь бол гоё өнгөрч байна. Миний хувьд гоё өнгөрч байна. Өнгөрснүүдийгээ бодвол яагаад ч юм бүү мэд их тайван байна. Тэгэл өмнө нь яагаад ч анзаараагүй байсан. Энэ удаад болохоор бүр яг те өөрийнхөө нөхцөл байдлыг анзаараад бас ямар азтай байгаагаа мэдрээд тэг ер нь их тайван гоё л өнгөрч байна да. Тэг хурдан өнгөрч. Чамд тэр өнгөрч. Надаа тэгэл нэг ялгаа алгаа өмнөхтэй юм хэлээд. Хурдан дуусах гэж бодож. Тийм аа. Үгүй яг зүгээр тэгэл яах вэ? Гэртээ тэгэл байгаа л. Яг ер нь сайхан л намар л байна. Амарч байх тий бас. Надаа яг зүгээр ихгүй амар л байна. Надад нэг гоё шин үү. Энэ удаа надад амар гоё. Би өшөө жоох удаа үргэлжлэхээсээ гэж бас нууцхан мөр бодоод байна. Гэтэ яах юм. Би бол маргааш чамаагүй дуусаасаа л гэж хүсэж байна яг үнэ хэлэхэд. Ааха. Бас ажил хэцүү байх тий. Үгүй тий яг ажлаас гадна зүгээр ингээд нэг тийм гацсан гэдэг мэдрэмж байдаг штэ хүнд нэг тийм л байгаад байна л да. Тэгээ би нэг YouTube-аар амир их нөө юу үзээд байгаа. Цанаар гулгаж байгаа бичлэг. За. Тэгээ цанаар гулгах тэрийг үзсэн чинь бүр Sky Resort руу хүртээ явмаар санагдаж байна. Хөлөөрөө. Газ дулаархаас өмнө үү? Тий, үгүй тий ер нь дуусахаас өмнө одоо энэ чинь 3 сар гараад дундаас нэхлээл ер нь дуусчих шүү дээ. Өнөөдөр л их гоё дулаахан байл ш. Цасмаас баг хайлж хэлж ил ш. Чи өнөөдөр гарсан юм уу? Манай өнөөдөр уул гарсан. Чи бүр тийшээ оройроо гарсан уу? Оройроо гарцсан. Яг нөгөө хүмүүсийн хинч байхгүй нөө бүр. Нэг хос нэг одоо юу гэдэг вүлээ одоо нэг сервантын дотор хоол мол идсэн амар гоё тухтаал харагд. Сервантын дотороо. Сервант гэж дээ одоо нөгөө юу байдаг штэ нөгөө сарвчин дотор. Тийм бүр ингээд ширээ дүүрэн хоол мол зас амар гоё гэж. Тэгээд мэн тэгэл хажууд нь очиод ядарч хөх гэж байгаа юм шиг. За яг хажууд нь бишээ зүгээр л ойрхон очиод минут 2 минут амарч байгаа л тэгэл даах гад харна гэс боо. Тийм үү. Тэгээ бас гарч исэн чинь нэг хоёр ах яг нөгөө амсар гэх юм уу да тэр одоо нөгөө яг уул руу гарахаас өмнө нэг юм хаалга шиг байдэн штэ. Тий. Тэгээ яг тэр хаалганы хажууд нэг юм жижигхэн ширээ сандал дээр хоёр ах бүр өстой. Тэр хаваар бүр амар сонсогдтол зүгээр ойлж харлаа. Сайхан арх уужсан гэж. Бүр амар гоё уужсан бүр тэ. Хам хувцацаа тайлж мэлсэн бүр. Наа чин л ахгүй юу? Би наадах чинь хэлээд байгаа гэл тэрүүгээр ойрлоо шаа бүр. Гэтэ гоё ярагчлээ бүр гэ. Юу санаа зовхгүй хоёр ах, юу маск заасх, юу ч байхгүй. Хажуугаар нь хүүхдүүд чарга магараа голгож уулгаа. Ээж аав нар нь муухай хараал. Тийм л. Хөдөө байгаа юм шиг авсан ш тий. Яа, би одоо яг ингэ бодоод үзэнгөт хөдөө л явмаар санагдаад байгаа юм. Харин надад ч гэсэн. Хөдөө л яваал зүгээр. Ганцаараа ч хамаагүй хөдөө очиод зүгээр. Сайхан. Хөдөө очиод юу юм яриа гэж яг. Хөдөө очиод уу? Тийм. За яг одоо мажин бол хөдөө очил юмэр. Майхнаа засаад
майхнацсаад тэгээд гоё өөрөө ингээд нэг юм тулга гэдэг л тэр чинь нөгөө нэг юу тулгын чулуу босгож агаад За. гоё тийм гал тэгэхээр ингээд яг өөрөө гал асааж байгаа тэрэн дээр цай чанж уугаад хайгаа тэнцэнэ хоол моол хийж идээд өөрөө гал дээр яг жинхэнэ байгалийн одоо хөдөө гоё байгальд гал дээр те өөрөө мах шаруулж хараад юу гэдэг нэг тийм гоё хоол хийж идээд дараа нь тэгээ жоохон орой болтол тэнцэнэ гоё амар амар амгалан тунд зүгээр л нэг одоо алсын барааг ширтээд гэх юм уу те юм ширтэж хальт суугаад нэг жоохон юм бодоол тэгэл нэг гоё намуухан хөгжим сонсоол. Тэгээд яг бүр орой шүн болохт нь болохоор би яг ямар камерныхаа хөлийг тавьж байгаа дээшээ юм гоё. Яг тэнгэр лүү гоё зураг авмаар. Тийм шөнийн зургнууд авмаар байна. Одоо тэр нөгөө юу гэж яддаг штэ Milky Way эдэргээл яддаг штэ. Тийм Milky Way тэгэл эсвэл нөгөө нэг оддын юм нөгөө Star юу гэдэг л яддаг чинь. Shit. Тэр мөрний зургийг л амар санагдаад тэрийг л амар их бодож байна да. Тиймэрхүү юм ихийг л. Тэгэл өдөр нь гоё ном уншиж гоё зүгээр майхантай хөвтэйл. Тий. Зүгээр ер нь жоохон нэг амрах байдалтай л очмоор юм биш те. Тий, ер нь бол амарх байдалтай. Яг одоогоор бол тийм. Гэтэ яг зүгээр бас энэ амархаас өөр зорилгоор хөдөө явъя гэсэн бодол бол бас байгаа л. Амьдрахаар уу? Үгүй. Яг амьдрахаар гэхээсээ илүү нэг жоохон тийм. Би нэг өмнө дугаар дээр ярьжсэн санагдах нэг жоохон тийм судалгааны зорилттой гэх юм уу? Яг одоо тэр нь болохоор нөө хөдөө яваад одоо хөдөөний одоо айлуудаар ороод тэр хүмүүстэй гоё ярилцж байна. Тийм. Тэг ярилцаад ер нь өмнөх дугаараар ярьсан юм байна тийм. Тийм хөдөө ер нь яг нэг амьдрал хэр байна, яаж ийн, асуудал юу байна гэдэг нэг тиймэрхүү дүү бас нэг жоохон аялал хиймээр байгаа. Аймагуудаар явсан. Тийм л энэ да. За чамаар өөр юу байна? Хөл өрөө дуусахаар юу вэ гэж бодож байна гэж бодож байна. За яг мань хөдөө дээр бас ярих юм байна л да. За юу вэ? Мань зүгээр яг өмнө зөндөл ярьсан л да. Мань зүгээр тийм яг хөдөө биш зүгээр нэг өөр хотод юм уу жижигхэн тийм тосгонд очиж нэг жоохон амьдрмаарч юм шиг санагдаа л байна. Бүр удаан уу? За нэг сар марч юм уу. Хамгийн дээдлэгтэй сарлах. Сар алаас миний хувьд л урт хугацаа байна. Сар л урт л таа. Тий. Яг нэг юм тий. Хотын энэ нэг амар хөдөлгөөн дуу шуу утаанаас жоохон ер нь бол хол аймаар бүр ялангуяа өнөөдөр яг уул гарч захт бол амар санагт. Амар их тийж бодох. За өөр юу вэ гэвэл тэгэл нэг юм шинэ асуудалтай яг л боллоо аль бие осоор. За. Тэгээ би чинь яг нөө подкаст хийгээд яг дөнгөж удаагүй бах те би чинь нөө байнга хайр дурлалын асуудал амар ярьдаг байсан шүү дээ. Тий. Баг ингээл би одоо өөрчлөгдсөн бла гээл. Одоо болохоор би яг тэр асуудлаа ингээд юу хэмдэ ингээд шийдээд одоо ингээд move on одоо ингээд next юм руугаа орох шатан дээрээ ирсэн байна гэдгийг амар хүлээн зөвшөөрлөө. Тэр нь одоо юу вэ гэхлээр одоо мөнгө л байна да. Санхүүгийн эрхчлэл. Санхүүгийн эрхчлөө тийм. Тэгэл одоо хоримтлалтай болох нааз. Тэгэл тийм юм л одоо сүүлийн ер нь карантинаас хойш бодлоо. Тэгээд бодоол юм. Өдөр болгон бодож байна. Эний тухай бичлэгүүд амар хүсэж байна. Тэгээд энэ жоон тийм л энэ бас л нэг тийм шилжилтийн үйл яг юм байна гэдгийг л ойлгох. Тийм л байна. Тэгээ яг хуу дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн. Тэгэл тэрийг жоохон өмшгөө хийж чадахгүй мяараад байна. Өөрч юм. Тийм ээ. Би бас яг одоо дасгал хөдөлгөөн үгүй одоо ч нэг гол нь 23-наас бүх бизнесийг нээн гэдэг байгаа штэ. Тийм. Үйлчлэгийн тэгэхээр чинь би одоо фитнес заал малыг бас
бассейн бүгдийг нээх болоо гэж одоо тэгээ жоохон яг үнэ хэлэхэд сая карантинаар л жоохон арай л хамаа замбраагүй л байчлаа л да. Дайет майт гэж хэлсэн аа. Аха. Амар их өөрөө бууз мууз хуушуур муушуур өөрөө ганцаараа хийж идэж мэдээл. Өдрөө болгон бууз идэл. Тэр нэр хэр болсон? Юу бууз уу? Тэгээ бууз хуушуур чинь гоёсон. Гоё болоогүй яг үнэ. Би яг гоё болсон гэж хэлж чадахгүй нэ. Яагаад? Өөрөө цуусараа. Гэхдээ нөгөө нэг яацсан миний буузны нөгөө за яг нөгөө буузаа би нөгөө нэг гурилын амар нимкэн хавтгайлаад За. тэрхий нимкэн хавтгаалснаас болоод тэр нөгөө жигэнжсэн чинь буузны доотлын одоо буузны шал биш ээ. Одоо буузны юу гэх юм бэ? Буузны доод хэсгийн гурил нь нөгөө цоороод Аха. тэрхий нимкэн эзэмс болохоор тэр цоорцноор нөгөө нэг хамаг шүлэн гоожоод тэгээд нэг бууз идэхээр тэгээд нэг юм шүлгүү болчиход байгаа байхгүй юу? Уг нь бууз ч нэг тийм шүлтэй ахлаараа гоё идэв штэ. За тийм. Нэг шүлийн нэг сорж морол те. Тийм. Би бол тэрэнд нь амар дуртай байхгүй юу? Тэгсэн чинь ингээд Аха. тэр нөө нимкнээс болоо буузны тэр шүлгүү болцсон л жоохон онцгой байсан. Тэгээд хуушуурн дээр ч гэсэн яг ижлэх. Тэгээд хуушуурч яг үнэ хэлэхэд бас амар нарийн юм биш штэ. Тийм ээ. Сая л мэдэлж авлаа л да. Би чи буузнаас ямар алгаа хав тэгэл ингээл буузыг ингээл хавчаал сайхан гурлын нийлүүлэл тэгэл шарч нэгсэн чинь одоо хуушурч нөгөө нэг чимхэхтэй бүх агаарыг гаргах хэрэгтэй юм байна л да. Тэгээ агаарыг гаргахгүй жоохон үгүй хийг нь гаргахгүй хийтэй ингээд шарчхаар ингээд тэр нь өөрөө ер нь яагаад гэдэм бэл дэлбэрээ хөөхөөс гадна нөгөө нэг юу дэлбэрээд гэх юм уу одоо. За би ер нь айгу айгу буруу л яриад байна л да. Монгол хэл мундаг мэддэг хүмүүс бол ч та хараад бөөлжсөн цутгамаар л ярьж байгаа шиг байна. Гэтэ яах одоо. Ер нь аль тэгсэн тэгээ би нөө бас хуушуурны гурилнаас нэмэгдээд тэгээ гурил нь нэмэгдээд чи нөө хуушуурч амар их тосон дээр шарж байгаа штэ. За. Тэгсэн чи амар их тос руу нөгөө нэг юу тэр гурил нь цоорсон чинь гурилны тэр цоорхоогоор нь хуушуурны шүүс нь гожоод тэг шүүс нь гойцсон болохоор нөгөө шүүс тос хоёр нийлээд пор гэдэг цацраад тэгээд тэр бас нэг жоохон тийм болсон. Тэгтээ тэднийг ис тооцвол маш амттай бууз хуушур болсон. Nice. Тэ ер нь бол яг сая карантинаар буцсан чинь би бас тэгэл юу ч хийгээгүй гэсэн чинь би бас тэгэл бууз хуушур хийгээл сурцсан юм байна. Би сая бараг анх удаага шахуу ганцаараа хийлээ л дээ. Тэ. Энэ карантин дуусахаар яг тоглоомчгүй ажилд орд юм удаа л гэж бодож байна да. Аха. Тийм. Би карантин тусгаар тэгэл яа л гэж бодож байна. Одоо шууд л ямар ч хамаагүй жим бүртгүүлээл шууд явъя л гэж бодож байна. Шууд гоо фитт яваал тий. Турж мараал. Тий. Энд тий нэр би бас нэг юм яг хөтэ энэ зүгээр нөө Instagram-ийн л нэг тийм quote байсан л да. Нэг тийм quote-ны Instagram аккаунтууд байдаг шүү дээ. Оронгууд ингээд хиний ч хэлсэн одоо хин ч хэлсэн мэддэхгүй мөртлөө ингээд нэг юм хэлсэн үгийг ингээд зурган дээр ингээд наацсан байдаг тий. Тэрэн дээр бас нэг юм байсан аахгүй. Хийх байгаа юм амар ярих юм бол яг тийм хийж байгаа юм шиг тийм үр бүтээлийн мэдрэмж аваад тэгээд тэрийг хийдгүү гинэ. Аха. Тэгээд мань зүгээр өөр дээрээ л ботс би чинь ямар их тэгж ярьж исэн бэ гэж. Тэгэл нэг тийм амар эргцүүлж бодолтын л карантин болж байна да. Тэгээ бас юу өмнө нь би нэг тоодгүй юм яасан зүгээр амар эрдэг дээрээ л бүр амар ач холбогдол өгсөн. Тэгэл бүр
Яг ингээ хүмүүс сонсохоор би нэг eerдгүй юм шигтэй. Яг eerдэг хүн сонсонгуудаа энэ яг eerж ийн яг мэддэг юм. Яг нэг тийм яг байгуул биш гэхдээ нэг тийм тохиолдлууд ч юм уу үеуд байд юм а. Яг тэр нэг яг нэг юм хэлхийн өмнө ч юм уу яг тэр нэг үсэг дээр би амар ингээд зогсчтой байхгүй хэлж чаддгүй. Тэгээ хэлэх гэхээр ингээд ерөөсөө гардаггүй ингээд нүүр мүр сонирн болоод эсвэл амар гацдаг. Мань ер нь бол энийгээ зүгээр л хурдхан шиг л зүгээр хүлээн зөвшөөрөөд подкастер ч гэсэн хэлчихье л гэж бат. Зүгээр би яг тийм асуудалтай гэж. Тэгээ бас хаяа баг яриад байж магадгүй. Би нэг хэсэг тэрнээс амар имзэглээд бүр юу ч ярмааргүй санагдчихсэн шүү дээ. Нөгөө каахын дугаар дээр бол яг тийм байсан ингээл юм ярих гэхлээр ингээд каах орж байгаа шүү дээ. Тэгээ бас амар хүндэлж барьдаг хүн гээл тэмүүт яг тэр сэтгүүтэй ингээд бодоод ярих гэхлээр ингээд тандраад ярих юм амнаас гарч ихгүй гацаац. Тэгээ би яг эргүүлээ сонссон чинь бүр би өөрийнхөө хэсгийг зур газ гүйлгээл тэгэл тиймэрхүү л. Тэг би гүгжи гэсэн ер нь сонсд юм чи. Би бас амар их eerдэг л дээ. Eerдэг гэж үү? Тийм би бас амар их eerдэг. Ер нь бол одоо манайхыг сонсдог хүмүүс бол мэтгэл ах. Би их eerдэг. Тэгээд тэрнээс гадна маш их суулгаг ашиглаж байгаа юм бэл ярианд. Аха. Тэр суулгаг ашигладал ер нь болидол гэж утсан да. Аха. Тэр өстөд юу гэж? Үгүй яг тэл ялч нөө суулгаг ашиглаад тахлаар яг ярьж байгаа гол юмны чинь поинтийнх нь өөрөө хүчийг алдагдуулаад байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрөд байгаа байхгүй. Жохон уршаад байна гэж үү? Тийм би нөгөө нэг юу үгүй надад нэг юм хүнд ярьж байгаад нэг тэнэгч юм уу ийм одоо сэтгэл зүг байд юм аа. Би нэг юм хилэнгүүд надаа юу гэж бодогддог вэ гэхээр за би яг энийг нөгөө хүндээ маш сайн 100% ойлгуулахаар яг нэг удаа хэлж чадсангүү дээ. Би яг энийгээ ахиж нэг давтаж 2 3 сайн хэлж ижил нөгөө хүмүүс ойлгох байх гэж би байнга бодоод байдаг байхгүй юу? Аа. Тэгэд би тэрнээсээ болоод нэг хэлсэн юм а зүгээр нэг хэлэл дуусгачих биш. Нэг жоохон тэр санаагаа давтаал дахин уршаал тэгэд идэг нэг тийм одоо ярианы хэм маягтай ч гэх юм уу тийм юмд надад бүр суудсан байлээ. Тэгэл тэрийгэл өстой юм да тий баг. Тэгээд надад дараа нь ингээ хүн хэлжсэн байхгүй яагаад дараа нь ингээд яг хэлчихсэн ингээд би ингээ бас олон хүмүүс дунд юм ярьсан байхгүй яриа л ингээд тэнгуүтэн дараа нь ингээд тэр яриа дуусны дараа ингээ хоёулах найхад надад хэлжсэн. Ананда чи ингээд нэг ингээ санаагаа хүмүүс ойлгоцсон байхад амар олон давтаад ах юм аа. Ингэх шаардлагагүй гэд. Тий. Чи ингээд хүмүүс ойлгоогүй гэж бодоод ингээд олон давтаад ах шиг байна. Яг үнийг хэлэхэд чамайг эхний удаа хэлэх чинь л ойлгоцсон. Тий. Чи нэг тийм болохоор нэг тэрийг заавалчгүй олон дахин давтах шаардлагагүй л гэл хэлсэн л дээ. Тэгвэл би яг эсрэг би яг одоо ч гэсэн тэгээд тах шиг. Үгүй яах. Одоо гайгүй нөө. Мань яг эсрэг л юм байна. Би ингээд эргүүн тул те ингээ газ нэг амар баг юм хэлээ нөгөө хүмүүс шууд ойлгочихсоо би дахиж тэрийг ярьж eerмээргүй санагдаа тэгээд бас хайчих амар хайдаг болцсон дээлээ. Тэгээд бас амар ажиллах юмтай л юм байна бодоодсэн чинь. Эндэмээ. Тэ. Одоо харин энэ сүүлдийн нэр юу бүр амар бүр яг модонд байна. Clubhouse. Бүр ингээл өстой бүр одоо ингээ Instagram-ийн story болгон үзэн үү штэ. За нэг 5 story-ны 2 нь заавалч Clubhouse-ын тухай. Йоо энэ ёстой лааж ийна, ийм групп нээгдсэн, ингэж ин барьж ин гээл. Маах тийм story. Тэнгүүд нэг амар том юмнаас хоёулаа хоцроод байгаа юм шиг те. За хоёулаа ч гэжтэй яг андын утас нь iPhone, минийх Android болохоор яг л хоёулаа л болчихж байгаа юм л та. Тийм би Clubhouse руу орсон. Ороод баг хит юм бэ 5 6 ч онч юу. Ер нь за яг ер нь ингээд за чи мандаа тайлбарладаг. Яг Clubhouse яг одоо чиптээр ашиглаж байгаа энэ юутай адилхан Discord-тэй эсвэл өөр үү? Яг ер нь бол ерөнхий зарчмын хувьд бол адилхан. Гэхдээ нэлээд гол юмнууд нь ялгаатай. Одоо шинэ Clubhouse-ыг яг амар товчноор тайлбарлах юм бол за баг хүмүүс мэдчихэл байгаа хэл та.
гээд сэдвэрээ нэг хүмүүс өөр өөрсдийн гэсэн нэг тийм нэг сэдвэр тухайн сэдвэр ярилцах өрөөнүүд үүсгээд тэгээд тэр өрөөнд нь ингээд хит хитэн спикерүүд байгаа. Тэр хүмүүс нь хоорондоо ингээд тэр сэдвээ ярилцсан. А доор нь зүгээр ингээд тэд нарыг сонсож байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэр сонсож байгаа хүмүүс болохоор ер нь бол зүгээр сонсч л байна. А спикер болохыг дээр нь яг тэр модератор спикер болгоё гэвэл тэнцэнээс нь суулж аваад тэр спикерийн одоо тэр дээшээ хэсэг рүү оруулангууд юм ярьж болно. А тэгэхээс нааш бол тэр тэнцээ байгаа хүмүүс бол одоо юм ярихгүй зүгээр л сонсоол суун л гэсэн үг л дээ. Юу ингэж болох юм. Одоо спикер юм ярьж байгаа шүү дээ. Чи өөр тэгэхээр чи юу юм бэ те? Одоо сонсож байгаа хүн юм яриул баг сонсож байгаа хүмүүс хоорондоо л юм ярина гэсэн үг. Эсвэл сонсож байгаа хүмүүсүүд сонсож байгаа хүмүүс хоорондоо юм ярьж болохгүй. Зүгээр сонсож байгаа хүмүүс бол бүгдээрээ л тусдаа зүгээр сонсоол яж. Яг дээр нь гол нь яг нэг тийм спикерүүдийн хэсэг гэж байгаа байхгүй юу? Тэр спикерүүдийн хэсэг дээр нь байгаа хүмүүс нь л юм ярина. Тэгээ тэнцээ байгаа нөө хоорондоо юм ярих юм ч тий спикерүүд нь л хоорондоо юм ярина. Гэхдээ нөгөө нэг тэнцээ байгаа одоо тэр өрөөг анх нээсэн хүн байгаа шүү дээ, санаачилсан хүн. Тий. Модератор нь тэр өрөөний модератор. Тэр хүн нь болохоор тэр спикерийн хэсэг дээр хин одоо спикер яах уу? Хэнийг хасах уу, хэнийг оруулах уу гэдгийг шийддэг байхгүй юу? Тэгээ доор нь нөгөө нэг юу байгаа хүмүүс донд болохоор нөгөө нэг ийм товч байгаа. Гараа өргөнгээд за одоо тэгээд ийм юм ярмаар байгаа юм байвал гараа өргөөрэй гингүүтэл хүмүүс гараа өргөөл тэнчнээс нь одоо тэр өрөөний модераторын сонгоол одоо дээшээ спикер хэсэг рүү оруулаад юм ярьж болдог. Одоо тийм анги дотор байгаа юм хаашийн тий. За ер нь бол нэг тийм одоо харин тий гараа өргөөд ч шиг нөгөөдөл багшаа би ярия. Тэгэл өстой янз бүрийн сэдвэр л бүхэн л орж ирж байна л да энэ нөгөө клуб хауст. Бид энэ хэдэн өдөр байлаа. Сая ч гэсэн хальт сонсч илоо. Тэгээд яг үнэ хэлэхэд яг гоо сонирхолтой амар гоё өстой жиг төрөл бүрийн нэг талд өстой улс орны эдийн засаг нийгэм гэл амар сериусны асуудлаарч ирж байгаа нэг тийм өрөөнүүд байгаа. Тинчэн одоо улсын хурлын гишүүнүүд, сайд, дарга одоо бизнес эрхлэлтэй хүмүүс гээл хүмүүс одоо эдийн засаг ингэж тэгж нэ тэрэ гээл тим юм яриад нөгөө талд бол баг зүгээр нэг онгооны групп ч юм уу те хоорондоо маазардаг. Нэг газар болохоор зүгээр амьдралын нэг философи ярьдаг групп ч яж шиг. Тинчээ sex education ярьдаг групп ч яж шиг. Тэгэл нэг газар аимшиг групп гэж байлээ бас. Тийм аимшиг юм ярьдаг гэл ер нь бол янз янзын сэдвэр л байлаа харин. Тий янз янзын сэдвэр байгаа. Тэгээд яг гой сонирхсан өрөөндөө ороод сонирхсан хүнийхээ яриаг сонсоод гарвал сонирхолтой. Тэрнээс ч бол яг одоо баян өдөржин шүнжин байх юм бол жоохон залхмаар л юм бэл. Тэгэхээр яг подкастыг үл яг 100% оруулж хийж чадахгүй юм. Одоо арай өөр л дөө подкастаас бол тэгтээ яг нэг талаараа бас подкаст хэлбэр л байгаа. Тинчээ чинь бас айгүй ховор одоо сонирхолтой хүмүүс орж иж байгаа юм чинь. Дээр чинь хэд хоногийн өмнө нэг одоо Монгол дуулдаг групп дотор одоо дуучин Саран туяа гэж орж ирэнгүүтээ шууд дуулаад эхэлж байгаа. Тэгэл алдартай дуучин муучин явж явах шиг тэгэл нэг өөр онорсон чинь манай бүр ерөнхий сайд ч явж явах шиг. Дээ. Ерөнхий сайд байгаагүй юм байна. Зүгээр өөр сайдууд байсан юм байна. Яг улсын хурлын гишүүд мишүү тэгэл хүмүүс чинь тэднэрээс улсын хурлын гишүүнээс асуулт асууж байгаа л. Сонирхолтой. Бас нэг юм анзаарсан чинь нөгөө нэг хөөхөн аккаунт нээж байгаа шүү дээ. Тий. Тэгэнгүүт бас followers энтертэй юм билээ те. Бас нэг тийм жоохон Instagram аягийн. Тийм followers та. Тий, followers та. Хан тийм л юм билээ. Тэр анх үүсгэн байгуулсан нөхөр бүр 1.9 сая followers-тай гэнэ. Тэгээ Elon Musk-т интервью хийсэн чинь яг тэр интервью хийсэн өрөө нь бүр ингээд ачааллаа дийлээгүй ч гэнэ. Сервер нь ачааллаа дийлэхгүй байсан ч гэнэ. Тийм сонирхолтой юм аа. Тэр гэхдээ яг зарим өрөөнүүд нь тийм тусгай юу байд юм уу яа тий. Зарим өрөө нь бол жоохон хүний хязгаартай юм шиг л шүү дээ. Нэг тэдэн хүү ороод дүүрээд. Тий. Айгу сонирхол юм л. Би сая дээр нэг явж байгаа мэдээ харсан чи яг одоо энэ Club House-ыг
үүсгэн байгуулсан одоо баг нь ерөөсөө 9 хүнтэй гэж авсан. Харин тий. Тий тэгэл. Бараг нэг side project нээсэн юм шүү тий. Тий уга сайт ч юм уу. Гэхдээ тэр нарийн сайн мэдэхгүй байна уу? Тий. Ямар ч бүр ингэж амар модонд орно гэж их бодоогүй л байсан юм шиг. Би тэр нэг бичсэн үнийхэн тухай нэг юм уншсан чинь тиймэрхүү утгатай юм лээ. Аа. Тэгэл. Аа. Тий. Гэтэ Android дээр Clubhouse нээгээгүй эдний яг нэгдүгээрх болон хамгийн том яг алдаа нь байсан. Яач. Эсвэл нөгөө юу амар Android хэрэглэгч нарт амар хүлээлт үүсчихэж магадгүй лээ. Магадгүй. Тэгэл одоо тий нөгөө тий хизээ Clubhouse Android дээр нээгдэх бол гэл амар ингээл хүлээл тий. Газ орох юмсан. Тий. Яагаад яг зөвхөн iOS дээр хагаад Android дээр байгаа нарийн шалтгааныг мэдэхгүй. Тэгтээ зүгээр би бол ингэж бодож байна. Зүгээр нэг таамаглал төвшүүлэхэд заяа. За. Ийм үгүй таамаглалцаад жах яах вэ зүгээр. Нэг тийм чи 9 хүнтэй баг гэхэлэр чи үгийн Android дээр, iOS дээр аль дээр нэг юу кочлсон тийм аппликейшн тэр доорн гаргана гэхэд бол хэцүүлэх. Тий хүндрэлтэй байх. Тэгэхээр эхлээ зүгээр iOS дээр гаргаад утахгүй Android руу okay we're on Android гэл тэгхэл байх гэж би бодчих. Эсвэл зүгээр Android дээр гаргаад тэгээд яг хэр явах нь үгүй юу бас хармаарч байсан гэж магадгүй л тий. Магадгүй. Тийм тэгээд үнэхээр яг амжилттай эрэлттэй байвал за Android дээр нээ яг дуудахгүй нэг. Эсвэл Apple энэ хоёр хамтарч байгаа. Хүн болгоныг iPhone авах гэдэг. Тийм байвал бас тий бас funny. Мэддэг. Гэтэ яг одоохондоо л амар сонирхолтой үнэхээр эрэлттэй чадж гин. Тэгээд би бол нэг байнгын хэрэглэгч нь бол байж чадахгүй юм билээ. Миний хувьд бол. Хаяа үнэхээр ингээд яг миний одоо бүр хүссэн хүмүүс ч юм уу те яг үнэхээр сонсохыг хүсдэг хүмүүс хоорондоо юм ярьж ивэл тэрийг бол орж мэдээж шууд сонсно. Тэрнээс бол ингээд одоо бид нар чи Facebook, Instagram-ыг ингээд байнга ашигладаг штэ ер нь л те. Асралтгүй тэр сошиал медиа шиг тэрэн шиг бол одоо миний хувьд бол тийм ашиглалтанд бол хүрхэргүй юм шиг санагдсан. Гэтэ тэгэж ашиглаж байгаа хүмүүс зөндөө ах шиг үлээ. Тэгээ бас хэцүү ах уу. Одоо жишээ нь ингэж бодоход те ингээл Clubhouse чинь одоо тийм амьд байгаа штэ. Одоо лайв те. Одоо нөгөө хүмүүс яг хоорондоо ярьж явах үед нь л орж сонсохгүй бол тэгэл тэр өрөөнд юу ярьсан баг дахиж хизээч сонсч болохгүй те мартагдах юм шиг. Тэгээд тэр яриаг нь яг за хүмүүс сонсуулъя гэдэг рекорд хийгээд бичлэг хийгээд одоо бичээд авах юм бол яг л подкаст болчих гээд байгаа хөөхгүй те. Тий. Гэхдээ сая бол нэг өрөөний юу бол рекорд хийж илээ л дээ. Энийг ингээд ямар өрөөсөн тэр нэг зөв хөрөнгөний зах зээлийн өрөөс. Зөв. Юуны тэгээд тэр нэг Android-тай хүмүүстэй сонсуулна нэтргээд. Би ер нь сая бол нэг хэд хоног бол битүү юу л сонслоо л доо. Тэр хөрөнгөний өрөөгөө. Тий хөрөнгөний санхүүгийн зах зээл гэдэг. Тэр бол айгүй сонирхолтой л байлаа. Айгүй гой хүмүүс ороод янз бүрийн юм яриад ийм тийм нэ тэрэгэл. Тэгэхдээ би бас өөр өрөөнүүд сонссон. Сая жишээ нь Or Secret podcast өрөөнд. Өөрөг орж сонслоо. Тэр хэр гоё байсан уу? Тэр тэгэл дайггүй байсан. Дайггүй олон хүн байсан уу? Тийм олон хүн байсан. 200-300 га хүн байсан шүү. Тий. За амар юм уу? Хоёлоо болох уу дөө. Тийм. Гэхдээ эн чи өөр өрсөлдөж чадахгүй байна уу боли? За. Өрсөлдөн байхгүй. Таас юм. Өрсөлдөн байхгүй. Гэхдээ бас яг манай подкаст бас гайгүй юм шиг санагцсан. Бас яг ингээд үе SoundCloud, Stitcher,
интриг ороо те хэдэн удаа сонссон тэр тоо бандыг харангууд бас ч гэж бас гайгүй те бас яг хуу баг тэгтээ бас те бас гайгүй нэг 1000 цаг хүрчээд байгаа юм аа тэгэнгүүт бас ингээд за яах те бас нэг шадарчихгүй байгаа юм аа бас тийг санагдаа л. Гэтэ яг гэтэ яг биш яг ингээд хүн амтай өрийг за яах вэ энгийн ч юм уу нэг тийм олон хүн мэддэхгүй олон тийм нэг одоо тийм сайн мэдгүй хүмүүс оруулах гингүүд тэр хүмүүсээс асуудалгүй а яг одоо чип тойрын хүсэж байгаа ч юм уу те бас нэг тийм бас жоохон од хүмүүс байгаа шүү дээ оруулчих гэсэн бодолтой те тэгвэл яг тэр хүмүүст ингээд мэдээж тоо баримт ярих шаардлагатай л болох бах те за манай үзэлтийн тийм бла 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 гэл тэгэнгүүт бас яг тэр хүмүүсэд байгаа тоо гүү чинь хүрхгүй ч юм шиг те тэгмүү тэрнээс нь болоод орохгүй ч юм шиг санагдаад бас жоохон бас имзэглэв. Тий. Тэн дээр чи юу гэж? Тэрэн дээр одоо мэдг. Тийм л. Харин тийм ээ. Сэн жоохон гүү л. Гэтэ одоо ингэ нэг битсэн чи одоо баг ингээ 27 дугаар. Anime. Тий. Хойлошин дүнгэж яа эхлэх гэж бас нэлээд бос те. 10 дугаар шахуу бичингүүтээ тэрнээсээ 2-ын цацдаг ш. Нэг тиймэрхүү. Гэтэ яг кахэн дугаар бүр яг нэг тийм яг next level руу орт нэг юм оруулсан юм шиг аль санагдсан шүү дээ бас. Чамд санагд. Сайн мэдхгүй байна. Яг би яагаад тийж хэлж байгаагаа тайлбарлая та. Яад вэ гэхлээр ингээд за хоёулангийн баг сайн мэдгүй хүн нэгдүгээр. Хоёрдугаар болохоор ингээд бас юу хэмдэ тэр орж байгаа хүн нь бас өөрөө тийм за гоё гэх юм цаашаа гоё шүү дээ. Гоё л доо гэхдээ яг бус хүмүүсүүд нь тэгэхээр гоё биш юм шиг оруулж байгаа хүмүүс нь гоё биш юм шиг болох гээд байна л та зүгээр яг юу л гээд нөхлөөр мэдхгүй нэг тийм амар яг ахын хэлдгээр амар сүнслэг байсан гэх юм уу амар тийм юмны балансыг барай сурцсан. Ах чинь бас од юм мөртлөө од биш юм шиг те амар тийм философик ухаантай юм шиг гэсэн мөртлөө яг мань ичгээ бас ингээл амьдрах гал явж байгаа хүн юм шиг те нэг тийм амар ойр юм шиг санагдаал те би анх яг гахтай уулзч ахтар гах гэж одоолаа санаж мандраал яг юм яриадсэн чинь амар гайхсан шүү дээ. Энэ нөхөр чинь баг манайдээс ямар ч ялгаагүй яг л нэг амьдрах явж байгаа хүн биш шүү дээ. Би яагаад ингэж амар сүр бадраад байгаа юм бол гэж байсан бацсан. Яг юу хэлэх гээд нөхлөр мэдгүй яг нэг топ стандартуудын нэгийг баримтсан гэх юм уу? Одоо би зөв хэлж чадж байна уу? Яг очноосоо гоё юм нэлийн их асуусан. Тэгээс их яриулсан тий. Харин мэдгүй. Надад бол жоохон тиймгүй санагс. Тэгээ тэр нь ч гоё санагцсан юм яасан мэдгүй. Тэр бүгд нь таараад бас тийм мэдрэмж өгöd байгаа ч юм. Надад бол тийм сан. Хан тийм ээ. Би зүгээр яхаа одоо нэг сүүлд ч юм уу ингээд подкаст сонсоод яг хийгээд ч юм уу тий ингээд яг бодож байгаа тэгээд нэг юмыг амар ойлгосон. За. Яг ингээд дундуура зүгээр нэг ер нь яагаад анх подкаст хийж эхэлсэн шалтгаан чи юу вэ? Яг үндсэн кор шалтгаан чи юу вэ гэдгээл эргэж утсан гэх юм уу одоо тэр л надаа тэрийг л амар ботсон ч надаа тэгээд үнээр шал өөр санагдал явцсан л та. Анх ер нь бол хоёул ярилцчихсан шүү дээ. Би чамд хэлчихсэн. Миний яг ингээд кор яг подкаст хийж байгаа шалтгаан бол гоё олон сонирхолтой хүмүүстэй одоо ярилцмаар байна. Тэгэд гол нь ярилцахаас гадна
Одоо тэр хүмүүсийн үзэл бодолтойгоо ингэж тэр үзэл бодлыг яг ингэж гоё сонсож тэр хүмүүсээсээ суралцаж тэгээд тэр хүний яг харж байгаа үнцгийг бас нэг харж бас нэг арай илүү тархиа задлана гэх юм уу те. Тийм. Энэ үзэл бодлоо арай илүү нэг өргөн үрээнд хардаг болох тэр л одоо нэг юг ямар байна бий болгомоор байна гэсэн яг үнэхээр тийм кор байгаад исэн. Тэгэд зүгээр тий подкаст хийж байгаа дундуур нь хаяа зүгээр тэр яг бас бодол нэг гинт байхгүй болцсон юм шиг бас санагдчихсэн. Тэгэхээр зүгээр яг уу хаяа ингээл үнэ. тэгээд тийм болохоор тэгэл яг одоо зүгээр одоо дараа нь дугаараа хийхдээ одоо зочинтой ихтэй яг тэр анхныхаа өөрийнхөө яг анх яагаад эхэлсэн тэр юугаал айгуу сайн барья да гэж боддог болсон шүү дээ. Би чинь зүгээр нэг одоо подкаст хийж байгаа гол шалтгаан чи би өөрөө нэг ярих хэрэгцээ гэх юм уу те эсвэл нэг олонд дуулах хэрэгцээг хангах гад байгаа биш. Өөрийнхөө зүгээр нэг арай оюун санаа бодлыг дийлгэнэ гэсэн байсан. Тэгээд гэсэн тэр нь нэг яг нэг зарим хэсэгтэр бол байхгүй болоод би нэг хитрхи их яриад л одоо нэг тийм болсон юм шиг санагдаж байгаа. Тэгээд тэгэхээр л мэдгүй тэгж байгаа тийм юм санагдсан. Тэгээд одоо анхныхаа юу бол буцъя даа л гэж боддог болсон доо. Надаа л. Ааха. Тэгээд За яг юу подкастн дээр бас нэг юм хэлэхэд би чамайг бас нэг юмны талаар юм жоохон яриул дээр байх гэж ямар бодсон л доо. Тэр нь юу вэ гэхлээр биш үү яг одоо бизнес эрхлэгч хүний зүгээс гэх юм уу? Одоо бас одоо сонсож байгаа хүмүүс дунд маань те бас ер нь хүн болгон чинь тэгэл гоё амьдрах гэсэн мөнгө төгрөг хий гэсэн бодолтой хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт чиний бизнес хийж байгаа бизнес ч юм болохоор бас ер нь бол бас гайгүй явж байгаа шүү дээ те. Ер нь л тэгж ил болно шүү дээ те. Тэгж илж болохгүй юу? Тэгж ил болохгүй юу? Нэр болохгүй шүү. За яг хөө тэгвэл за ямартай ч амар муу бол биш те. Үгүй яг одоо яг юу гэж хэлэх юм бэ? Манайх чинь бол яг ингээд нэг тийм одоо би яг ерөөсөө өөрийгөө муулахчгүйгээр магтахчгүйгээр яг л яг жинхнээсээ яг юу гэж боддог яг үннээр нь хэлэхэд те. За ямар вэ гэхээр яг нэг тийм яг тогтцсон гоё те. За одоо нэг тийм орсон тийм үйл ажиллагаатай яг бизнес бүрэн одоо бойдсон тийм юу бол болоогүй байгаа байхгүй юу? Миний харж байгаагаар болохоор яг уу бизнес тийм ээ бизнес гэхдээ нэг одоо дөнгөжл яг одоо дөнгөж нэг baby step дээр явж байгаа. За хэрвээ нэг одоо хүүхдээр ярих юм бол нэг 3 4 настай хүүхд ч юм уу те. Үгийн байгууллагадаа л 3 4 жил болж байгаа болохоор 3 4 настай хүүхд тэгэл яг нэг дөнгөж дайжгүй алхдаг болж байгаа. Гэхдээ бас 3 4 настай хүүхд гэхдээ хэрэг гүйдэг үлээж гэж. Нэг тийм яахтар мундаг гүйч чадахгүй бас нэг тийм дөнгөжл өсөж яваал нэг тийм baby болохоор би бас тэрэн дээр яг үнэ хэлэхэд нэг тийм айхтар мундаг хүн болоод ингэх ёстой тэгэх ёстой ингэх хэрэгтэй тэг хэрэгтэй ч юм уу эсвэл ийм байна тийм байна гэдрэгээд тэрэн дээр нэг амар юм хэлж чаддгүй маа ер нь чадахгүй байхаа тэгээд яг миний өөрөө бас хэлхийг ч хүсэхгүй байна уу? Тий ер нь нэг хэлхийг ч хүсэхгүй байна яагаад тэгэхээр өөрөө яг жинхэнэ жоохон зарчим гэх юм уу миний өөрийн нэг баримталтай зарчимтай айгу зөрчилдөн л дөө би чинь өөрөө юу гэж боддог гэхэлэр яг уу миний хувьд л одоо подкаст тэгээд энэ одоо өөрийн тусдаа хийдэг ажил бол хоёр шал тусдаа хоёр зүйл байгаа байхгүй юу тэгээд тэр ажил бол нэг айхтар тийм бас
тийм түвшинд хүрээгүй. Яг одоо нэг айхтар одоо хүн амьтандаа зөвлөгөөхөрч гэх юм уу тийм хэмжээнд бол би яагаад ч хүрэх одоо болоогүй. Тэгээд тэр нэг тийм хүрсэн ч гэсэн би өөрөө нэг тийм зөвлөгөө гэсэн бодол ерөөсөй байдаг шүү дээ. Байдгүй гэж юу? Тийм би өөрөө бас нэг айхтар тийм айхтар хүн амьтны зөвлөгөө бас нэг тийм яг нь ер нь сонсон л тоо. Хүмүүсийн яаж байгааг харан мэдэн сонсон л тоо. Гэтэ өөрөө тэгж амар нэг тэрийг ингээл энэ хүн ингэж нэг тэрийг амар хүн дээр тусаж автдаг зүгээр энэ ингэсэн байна тэр тэгсэн байна гэж нэг хальт хараал энэ дээр юм бас юм байна тэр юм бас юм байна гэл хараал явчихдаг байхгүй юу. Ягаад тэр чугийн хүн болгон ч л өөр ингэсэн одоо зам мөрөөр явж байгаа ялгаатай нөхцөл байдлаар ялгаатай зүйл хийж байгаа болохоор тэгэл одоо би чиний амьдралаар амьдраагүй чи миний амьдралаар амьдраагүй тэгэл би одоо хэний сонсч одоо хинийхэн ч амьдралаар амьдраагүй болохоор тэгээ тэр үний өмнөөс юм хэлнэ гэдэг ч юм уу яа гэдэг чинь одоо миний хувьд л нэг жоохон тийм утгагүй л зүйл болоод байгаа юм л та миний одоо нэг боддог юмстай айгүй зөрчилдөж чинь л тээ. За яг хөө тэгвэл чи хүссэн юм авал яг хийж байгаа шүү дээ. Тэгж хэлж. Хүссэн юм гэхээсээ илүү за тийм ээ тийм би ер нь хийж байгаа юмда нэг тийм дургу бол биш. Гэтэ бүр амар одоо намайг аз жаргалтай байнгын аз жаргалтай болгодог ёстой нэг өглөө яаж сэрээдэг зүйл гэвэл бас биш. Яг хөө би тэр зүйлийнхаа яг араас л явж ийн гэж боддог шүү дээ. Тэр зүйлээ олох голоо. Үгүй олох гэхээсээ илүү одоо бүтээн гэх юм уу? Өөрөө бий болгоно гэх юм уу? Одоо тэрнээс бол яг би бол яг юу хүсэж байгаагаа ер нь бол мэдж байгаа. Тэгэл хараахан яг тэр хэмжээнд бол хүрээгүй байна. Тэгэл тэрийгээ л одоо би болох гэж л явж байгаа гэж бодож байна. Тийм үү? Тий. Тэгвэл огт мэдхгүй хүн байвал чи юу гэж хэрэв юм хэлэх шаардлагатай. Юу огт мэдхгүй хүн байл гэж. Яг тэгвэр ингээд юу хийхээш мэдгүй байгаа юм бэ? Юу ихэж мэдхгүй хүн байгаа юу лөө? Тийм хүмүүс зөндөө шүү дээ. Гэхдээ зүгээр ингээд нэг ямар нэг юм химээр өгөө. Тий, тэгэл юу мэдхгүй байгаагасаа болоод бас их сэтгэлээр ундаг. Тий. Мань чамаа бодохдоо бол ингээд яг тийм зөвлөгөө өгөх хэмжээнд бол үгүй очоогүй. Үгүй би ерөөсөө би яг чи өөрөө тэгж бодож магадгүй би чамааг үл яг болцсон гэж боддог байхгүй яг уу чи яг дотоод л бодоод байгаа юм л да. Чи юу яг тэгэл юу гэж зүгээр яг уу зөвлөгөө гэхээсээ илүү яг үнийг хэлэхэд бол одоо чиний асуусан асуултанд бол би бол яг шууд за ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй гэж бол би хариулж мэдэхгүй байгаа байхгүй юу? Аха. Ягаад тэгэхээр одоо юу ч одоо юм хиймээр байгаа хүн ч гэх юм уу те тэгэл тэр хүнийг би яг үнэхээр юу ч мэдэхгүй штэ те ямар байгаа no idea болохоор тэгэл юм хэлж чадахгүй яг үнийг хэлэхэд бол яг одоо ингээд шууд за яг нэг бодож байгаад ингэ хэрэгтэй тэг хэрэгтэй гэд би энийг юм хэлэх л байх л та. Гэтэ тэр нь тэгэл яг нэг айхтар зөв оновчтой юу вэ байж чадна гэж бол би бодохгүй байна. Яа гол нь сайн чаддаг юм аа л хийх хэрэгтэй байх та. Ирээ үнэхээр хэлэх шаардлагатай гэвэл тэр. Гэтэ би нэг яг нэг ийм яриа сонсож байгаа зүгээр ийм яриа сонсч ирсэн юм а. Тэр тэгээд надад айгу бас үнэн ч юм шиг аль зүгээр ч юм шиг санагдсан. Тэрэн дээр яг юу гэж хэлсэн бэ гэхээр хүн зүгээр одоо яг нэг хийх юм олтлоо бол те одоо би энэ л миний зүйлээ шүү. Би энийг л одоо хийж амьдрал сайхан шүү. Одоо жаргалтай шүү ч гэдэг юм уу те. Тийм олохын тулд тэрийгэ зүгээр л ингээл нэг яагаад хасаа илүү зүгээр л янз бүрийн юм хийгээл үзэл яваад тах юм шиг хэрэгтэй юм санагдсан.
Одоо ямар Янз нэг юмыг бүрийн аха. одоо голохгүй ч гэх юм уу те. Жишээ нь ажил уу? Тийм ажил одоо тийм ажил ер нь янз бүрийн юм хийгээл тэрнээсээ гол нь одоо суралцах хэвээр юм суралцаал авах хэвээр юм аваал тэгэл Ажил эсвэл хобби эсвэл одоо өөр юу те. тий одоо юу ч байсан гэсэн. Ер нь Тий. бол тэгэл ямар нэгэн чамааг одоо уруу татах эсвэл амьдралыг чинь сүрүүлчгээр эсвэл хэтэрхий их цаг бас дэмий үрхээргүй юм байвал тэгэл ер нь нэг юу үгүй гэхгүйгээр заал гэд яваад ах нь бас заримдаа зөв ч юм шиг санагддаг болсон шүү дээ. Тэр нөгөө юу гэд кино байдаг шүү дээ. Мэдгүй. Jim Carrey-гийн тоглосон. Yes Man уу? Yes Man гэх тэр амар гоё кино тий. Бүх юм заа гэж хэлдэг үү? Тий, гэтээ ингээ сүүлд нь яг ингээд яадаг шүү дээ. Яагаад яас гэж хэлэх хэвээр зөв бүх юмд ингээд утга одоо тийм mindless ямар нэгэн юм бодохгүйгээр одоо заа гэж хэлэх нь биш гэдэг нь одоо ерөөсөө гол утга нь биш гэд хэлдэг шүү дээ. Тэр чи өөрөө Jim Carrey чи өөрөө нөгөө нэг анх болохоор бүх юмд үгүй гэж хэлдэг нөхөр эсэн шүү дээ. Аха. Гэтэ ингээд заа гэлсэн чи яалтчгүй амьдрал нэг тийм гоё дээшлээд идэг үсттэй. Тий, амьдрал нь илүү амттай болоод байгаа юм шиг тий. Тийм яг зөвөр залууга дээр аль болох олон юмд нээлттэй л хандаал ер нь бас өөрийгөө жоохон нээлттэй байлгуул зүгээр ч юм уу. Тэ мэдээж тэгэл тэр дунд өөрийн гэсэн нэг амьдралын сурч авсан шүлтүртэй л байх хэрэгтэй байх л та. Тий. Харин Тэмээд. Би өөр too much talking мэ. Би чамаас чи too much talking биш. Би угаасаа чамайг яриулах гэж чамаас асуулт асууж байгаа шүү. Би тэгвэл чамаас эргүүлээ асууя заяа. За. Чи яг надаас асуусан хариултанд чи өөрөө хариул. Асуултандаа өөрөө хариул гэж юу? Тий, яг одоо яг ямар нэг юм ингээд нэг гатцсан ч юм уу гээл юм хийх гээл юу хийх юм мэдэхгүй байгаа хүмүүст чи яг юу гэж хэлэх юм? Би бол яг хамгийн түрүүнд мэдээж хүмүүстэй ярилцал гэж хэлэх бах та. Тэгээ тэр нь бас тийм ч амар зүйл биш л дээ. Тэ? Нөгөө сонсож байгаа хүмүүсүүд нь тэрийг дэмжих ч юм уу, гүү ч юм уу, тэнгуут нөгөө хүн илүү төөрөх ч юм уу, тэ. Яг үнэхээр юм хийж чадахгүй эсвэл юу хийхээ мэдэхгүй байгаа бол өөр сэтгэл гутралд орцсон гэсэн мөртөө бас дээрэс нь ингээ юу хийхээ мэдэхгүй тэгээ тэрнээс болоод улам ингээд өөрийгөө зоогоод байвал би лав яг би ганц л юм бол яг хэлж чадна. Тэр нь юу гэхлээр сэтгэл зүйчтэй л яг үнэхээр яг санаа зовхгүй ичи санаа зовхгүй байх гэж бол амар боддог болсон. Угаасаа сэтгэл зүйчийн ажил болохоор бол яг зүгээр нөгөө хүнийг яриулах. Тэгээ нөгөө хүн нь өөрөө ярангаа хариултуудаа өөрөө шууд өөртөө хэлэх гэдэг байгаа байхгүй. Тэгвэл би бол яг тийх ёстой л байх гэж бодож чинь. Тэгээд яг хоёрдугаарт бол зүгээр л чиний хийсэн юм бол байгаа тий. Олон юм бол туршиж үзэх хэрэгтэй. Гэхдээ бас хит олон юм бол бас тэгэхээр хамаг цаг хугацаагаа маадгүй. Тэгээд тэрнээс бол шантраад бас улам юу хиймээгүй санах. Бас нөгөөт нь болохоор юу гэхэлэр яг санаа зовхгүйгээр бас юм хийх хэрэгтэй байх та. Гэтэ байх бодож. Одоо энэ намайг юу гэж бодчих чухал, яах чухал гэсэн юм ерөөсөө санаа зовхгүйгээр зүгээр л өөрийнхөө төлөө хийж байгаа гэдгийг амар санах. Тэгэхгүй яг одоо ингээл анзаараад байхтай сошиал медиа ч гэсэн ялгаагүй ингээд хин нэгнтэй өөрийгөө харьцуулаад эсвэл ингээд ямар нэгэн хаанаасаа ч өгөгдсөн бөөмөд нэг тийм нэг шалгуурын дагуу амьдрах гээд байгаа ч юм шиг байгаад байгаа. Тэгээ ингээд нэг юм хийгээ бүтлгүүтэнгүүт тэр харьцуулсан ямар нэгэн хүний юмтай ингээд ойртохгүй тэгээ тэрнээсээ болоод өөрийгөө голдогч. Тийм ээ тэр энэ үл ястаа л том юм. Чи нөгөө юун дээр тэгсэн бэ?
Тэгсэн байдаг л яг л үнэн л үнэн ч яах вэ? Зүгээр ер нь яг л тийм л байгаа л да нэг. Comparison is thief of joy гэд тий. Яг Харьцуулах нь харьцуулах нь is бол тэгэл tip of joy яалтч гэсэн үү? тийм thief of joy тэгээд нөө нэг юу Type of joy гэж үү? thief Thief. хулгайч одоо нэг тийм Өөрийгөө чиний харьцуулбал бусад юутай харьцуулахад тэгэл тэгтээ тэгээд яг үнэ амар аз жаргалын үгүүд тэгтээ яг үнэ хэлээ тэгээд одоо үнэ хэлээ тэгэл хүсүүсээгүй тэгэл харьцуулцдаг тий. Сүү. Яг ингээл одоо бид нар одоо чинь хоёулаа мэдж байгаа шүү дээ тий. За. Хоёулаа одоо чи мэдж байна, би мэдж байна тий. За битгий ингээ сошиал медиа дээр байгаа тэр өстө өөрийгөө сайхан бүх сайхан юмаа сторидж байгаа. Эсвэл айгүй мундаг successful байгаа хүмүүстэй өөрийгөө битгий харьцуулж өөрийнхөө аз жаргалыг үгүй хий. Энэ нь л ерөөсөө одоо маш буруу юм өдргээл ер нь л яриад тэрэн ч гэсэн тэрийг л бид нар ч гэсэн ер нь мэдээлээд мөртлөө тэгэл хүсүүсээгүй л харьцуулчихэд байдаг те. Тэ өөрийн мэдлгүй хийж л байдаг. Өөрийн мэдлгүй яг нэг тийм одоо суурьасаа гэх юм уу те нэг тийм бас биднэрт нэг тийм суудсан бид нэр энийг буруу гэдгийг мэддэг мөртлөө нэг тийм салж чадахгүй байгаа нэг тийм хортой нэг үзэл бодол гэх юм уу одоо юу гэх юм одоо perception хандлагууд байгаад байгаа байхгүй юу тий. Тэгэл энийг л одоо яг нөгөө өнгөрсөн дугаар дээр бас ярьжсэн шүү дээ. Чи энийг хэл нөгөө эцэг ихнэр хүүхдийг багаас нь шууд тийм харьцуулах тийм сэтгэл зүйн өгчдөг. Тэгээ одоо жишээ нь энэний хүүхд ингэж яах чи ингэж юм гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд чи ингээд байгаа юмд сэтгэл хангалуун байж чадахгүй байна. Тэгэнгүүт Африкийн хүүхдүүд ингэж юм. За тэр яриа биш ч юм уу. Тэр яриа биш юм байна. Тийм харьцуулт байх ёстой. Би үлээ тэгэж. Яг нөгөө байгаа юмаа анзаарахгүй хүмүүст бол яг тэр харьцуулт бол байх ёстой. За яг бас яг тэгэнгүүт яг тэр харьцуулт бас хөрөг талтай юм байна. Өөрийгөө улам голох ч юм уу те. Эдгээр ингэж яах би бүр байгаа юм над юм байх би бүр ингэж чадахгүй би бүр лузер гэдэг ч юм уу мэдээгүй. Гэтэ ер нь л тийм. Гэхдээ яг бас зарим талаар хүнд одоо нэг юу ингэдэж штэ you don't take it for granted гэх те. Энэ одоо чамд байгаа зүйл чинь чамд угийн л байх ёстой байсан юм шиг угийн л өгдөх ёстой байсан юм шиг тэгж хүлээж авч болохгүй. Чи ингээд зарим зүйлийг ингэж бас одоо ингээд чамд байгаад нь чи ингэж нэг талархах ёстой гэдэг ч юм уу. Одоо бистаа гэсэн нэг тийм байдаг ш. Тэр бас зарим талаараа айгу зөв байхаа миний бодлоор. Зөв штэ. Зөв. Одоо би нөгөө түрүүн дугаар дээр хэлсэн шүү дээ яг тэр нөгөө Netflix-ийн White Tiger-ыг үзээд яа би ч бас нэр үнхээр ингээд тацтаамаа гэж утсан тэр гэл тээ. Тийм. Би нэр яг юу игээд байна гэл. Тэр бол миний хувьд бол бас ингээд өөрийгөө нэг жоохон хурцлах ч юм уу бас өөрийгөө би ямар гоё тийм аз жаргал тэр бол надад яг зарим талаараа бол яг үнийг хэлэхэд тэгтээ бас муухаймаа биш та. Яг ингэж штэ. Би яагаад муухаймаа гэдгийг тайлбарлая заяа. За. Ингэж байгаа юм. Тинчээ би ингээд энтхийн тинчээ ингээд амар ядуу байгаа хүүхдүүд ингээд айгүй хэцүү байгаад байна. Өстой юу унших ном, интернет гар утас байтгаа өдрийн идэх хоол тэнцээ унтах орон байр нь хүртэл нэг тийм баталгаатай биш нийгэмд амьдраад штэ амар өстэй эрүүл ахуй гэж юу ч байхгүй битүү бохир заваа тэнгүүтээ би тэрийг харангуутаа те өөрийгөө хараад өөрийгөө бодоод би ямар ацтаан бэ би ямар гоё байгаа юм бэ би ямар одоо тэдний хажууд гоё байгаа юм бэ гэсэн сэтгэл зүй төрж штэ надаа. Тэгэхээр эн чинь өөрөө яг нөгөө нэг өөр яг одоо ийм боловч яг энэ өөрөө сэтгэл зүй чинь бусадтай одоо нэг юу
нэг хүний л нэг байгалийн л одоо юу юм л та. Юутай яг ижилхэн байхгүй. Хүн үгийн өөрөөсөө мяа хүнийг хараад баярлдаг. Мяа надаас илүү муу явж байгаа хүнийг хараад тэгээд нөгөө нэг одоо өөртөө илүү сэтгэл ханамж өндөртэй байдаг ч юм уу те. Яг л тэрний яг үнийг хэлэхэд хөлбөр мөн байгаа зү. Тийм, ер нь л тийм. Тэгээ яг одоо чинь за би өөрийгөө юу гэдэг тэр одоо за энэтхэг Пакистаны хүүхдүүдийг болиё л доо. За манай үеийн за миний нэг найз Батаа байлаа гэж үтэй. За гэхдээ би нэг сайн найзууд биш. Зүгээр ер нь бол би биний хальт таньдаг. Тэгэнгүүт ингээ дараа нь ингээ нэг таарсан чинь Батаа одоо амьдрал нь жоохон гундуухан ч юм уу те тааруухан явж янгууд тэрийг хараад өө энэ Батаа надаас мяа байна гэдг нь надад өөрөө зарим талаараа өө би бас гайгүй байна гэдэг тийм нэг сэтгэл ханамж ч юм уу нэг тийм бас нэг тодорхой хэмжээний аз жаргал ч юм уу тийм юм өгж байгаа гэдэг нь яг ингээ бодод үзэнгүүд бас муухай зүйл байгаа биз дээ. Тий. Тэгсэн мөртлөө бид нэр яг зарим зүйлийг take it for granted гэд байгаа. Яг юу л юм байна л да гол нь. Харьцуулт доошоогоош битгий харьцуул, дэвшөөш битгий харьцуул. Зүгээр л яг өөрөө өөртөөгөө л ажиллах хэвээр. Чи гол нь нөгөө нэг юу одоо яг тэгдэж чи өчигдрийн өөрөөсөө өнөөдөр чи ямар нэгэн байдлаар илүү яж чадж гинүү те. Маргааш чи өнөөдөр байгаа өөрөөсөө жоох илүү за илүү ч байх те. Ер нь бол зүгээр за тийм. Яг нэг илүү гэхээсээ илүү чи гол нь чи ер нь өөрөө үнэхээр аз жаргалтай байж чадж гинүү гэдэг л амар чухал юм байна л да. Тийм. Ярангаа ойлгоод байдаг нас нь те. Ярангаа зүгээр амар эргцүүл хийж мэгээ давхар. Мань нөгөө яг биш нөгөө зайсанд амьдэрдэн штэ. Тэнгүүд энэ хаваар нэг тийм хүн байдаг хгүй юу? Тэрэгцэртэй ах ингээд нэг хүлгүү. Тэгсэн мөртлөө ингээд байнга мод үүрцэн. Тэгээ мань нөхөр ингээ машин замаар ингээ байнга явж байгаа хгүй. Урууч вэ, өксөч вэ? Нөгөө юутайгаа явж. Тэгээд би сүүлд байнга дандаа би машинтай хажуугаар өнгөрөх болгон боддог хгүй. Яа, гэхдээ энэ ах одоо үүлч вэ, зунч вэ байнга л ингээ явж л байх юм. Тэнгүүд яг өөрийгөө боддог хгүй. Би одоо жишээ нь ингээд өдөө гартай бүх мэдрэхүү байж хат бас ингээд жоохон амьдралд эрхлэх ч юм уу те ингээд тийм энэ болохгүй энэ ингэхгүй байна та ийм байна тийм байна нөхцөл ийм байна гэдэг одоо тэггүй бас байгаа хгүй. Тэгвэл трийгээ бодонгууд л яг яа би одоо жишээ нь энэ хүнтэй яг тэг харьцуулт хэлж байгаа хгүй. Би энэ хүний хажууд ингээд баг 100% ирүүл байж яагаад ингэж аав юм бэ гэж жоохон трийгээ болмоо сан. Тэгтээ бас яг чиний хэлдгээр бас тэр нөгөө тэр яг сүрэг харьцуулт нь бас байгаад байгаа. Жишээ нь ингээд одоо яг нэг тийм архичин мэддэг хүн байлаа гэж бодохтой би яг тэрнтэй амьдралаа харьцуулгууд. За би ядчил ингээ өдрөө болгон уугаад эхнэр хүүхдээ зоддох юм да. Би арай л дээр хүн юм да гэдэг ч юм те. Тэнгүүч шууд ингээд өөр төрөө ажиллахаа болдог. Тийм болцаал байгаа. Тэгээд юу би бас яг энэ зүгээр сая за чи төрүүлээд ярих уу? За тэгээ. Би яг сая анхны карантин болт зунаас ахуулаад намрыг дуустал би яг ямар байснаа ойлгосон шүү дээ. Яг ямар байсан бэ гэсэн чинь ингээд яг уу би нэг новшин нөхцөл байдлаас гарч чадсан. Тэгээд амар өөртөө итгэлтэй болсон. Тэгээд тэгэнгүүт чинь ингээд миний мэдэрж байгаагүй тийм гоё мэдрэмж орж ирж байгаа байхгүй юу? Тэгээд би тэр мэдрэмжэндээ амар солиорсон юм шиг байгаа. Яг одоо тэгэхгүй одоо жишээ нь харьцуулбал одоо арх эсвэл харт юм. Тэгээд тэрэндээ солиороод би бас ингээд хүмүүст юу ярьж ийснаа бодонгууд яг одоо бодонгууд ингээд жоохон яа би одоо юу ярьж ийсэн бэ гэмээр бас үеуд амар гарч иж байгаа байхгүй. Тэгээ би яг энэний тухай
нэг ойрын хэдэн хүмүүстэй яа би тийм байсан уу, ийм байсан уу гэж ярангууд бүгдээрээ яг ааха чи тийм байсан гэж байгаа байхгүй. Чи бүр амар ийм бүх юмдаа ингээд баг бурхан шиг байсан ч гэж байгаа шүү. Эсвэл ингээд за бурхан ч хайшин. За юу хэмдэ нэг юм амар өөртөө ихтэй бүр бүгдийг хийн чадна гэсэн л бас хитрхи амар тийм амар өөртөө ихтэй байсан ингээд тэгж байгаа. Тэгээ мань яг тэг өөрийнхөө нэг юм л амар ойлгосон гэх. Бас яг тийм байж болт юм байна гэх. Тэгээс хайцуулаад. Тэгээ хайцуулснасаа болоод нэг хэсэг би ч ингээд жоохон чимээг болчихсон шүү дээ. Тэ? Сая энэ үйл ялангуяа яг карантины үеэр чи хэлжсэн надад. Тэгээ тэрнээсээ болоод жоохон эмзэглээд бас юу вэ би ч ууг нь лаг өөрийгөө олцсон байсан шүү дээ. Яагаад ингэж вэ? Би одоо буцаад ингээд арчаагүй болж байгаа юм уу? Инэт тэрээ гэл. Тэгэл бас тэгээс жоохон өөрийгөө амар сатааруулж. Тийм бас яг тийм байд юм байна гэдгийг амар ойлгосон. Чи ингээд хаяа ингээд ингэдэггүй яг ингээд ийм хүнд ийм хоёр юм байгаа штэ. Чиний нэг одоо morality гэж байгаа те. Одоо юу гэх юм ингэж болохгүй тэгэж болохгүй гэсэн нэг чиний бас нэг одоо компас ч гэх юм уу те. Ингүүл муухай зүйл ингүүл зүгээр сайн зүйл ингүүл зүгээр гэдэг нэг одоо хүний нэг одоо давж болох хязгаарч гэх юм уу нэг тийм лайн гэж үүдэг штэ. Тий. За тийм тэр нэг morality заяа. Нөгөө чинь яг чиний одоо нөгөө талд нь болохоор чиний яг тэр нэг desire заяа. Нэг шунал ч гэх юм уу чиний хүсэл ч гэх юм уу те. Аха. Бүр дотроос амар хүсэж байгаа. Энэ хоёр чи ер нь ингээд яг ингээд хаяа зөрчилддөг тийм юм байдгүй ч юмд. Бага. Жишээ нь ямар юм байсан чи ярьж болох уу? Нэг амар тод жишээ юм аа. Тэр олон жил тоо. За. Яасан бэ гэхлээр би номын сан дээр автобуснаас буудаг байхгүй. Тэгэхдээ ойтон би. Чи ингээд нэг урд хоёр хүүхэд алхаж исэн. Жоох хоёр хүүхэд. Нэг өсвөр насны юм уу? Хажууд нь явж дүү нь болохоор нэг тэгэхгүй нэг 8. Тэгээд дүүгийнх нь карманаас 10,000 төгрөг унтсан аахгүй юу? За. Тэгээд яг одоо яг зөв юм хийх ёстой хүн бол очиод мөнгөний авчиад өгнө штэ. Би болохоор очиод мөнгөний аваа кармалцсан. Тэгээ яг би энэ жишээг хийж юм. Яг нэг тийм хүсэл нь болохоор тийм мөнгөтэй болох. Яг толгоон дотроо бол би энэ мөнгийг өгөх ёстой даа гэж бодоол байгаа байхгүй. Тэгсэн мэт би өгөөгүй. Тэгээд би кармалаа тэгээд би нэг камерад хэллөө яадаа би хэнийг дийлсэн юм аа гэсэн чинь юу чи ямар амар чи ядаж ингэвэр гэхээр би санаа зовоод нэг гойлгойжсэн хүүхдэд нэг хитэн першки авч өгч. Тийм шээ байна. Гэтэ ер нь бол тэгэл банк банк тийм юу бол гарна. Яг уу яг бодит жишээ бол тэгэл дуусчих байгаа юм л та. Гэтэ бодит биш гэвэл одоо жишээ за би нэг авилга авах нөхцөл байдалд орлоо гэж бодсон шүү дээ. Тий. Тэнгүүт авах нь буруу гэдгийг би бол маш сайн мэдэж байгаа. Тий. Тэгсэн мөртлөө хүсэл тэмүүлэл нь болохоор би ингээд наад бол мөнгө хэрэгтэй байгаа гэх тэгээ бас. Тий, тэгэл чи барыг нэг сүртэй юм юу гэж байгаа чиний карман чи маа гээл $20,000 өгье те. $20,000 ч байгаа юм тэгэл за юу хийж болох вэ те. Яг үнийг хэлэхэд бараг энэ чинь ингийн албаагч чинь жилийн цалин биз дээ. Тийм шүү дээ. $20,000 ч юм. Жил ч биш биз дээ. Бараг 2 жилийн цалин юм уу? Тэгээ 2 жил бараг 2 хагасч байж магадгүй. Тийм тэгэл зүгээр яг уу сая гин тэр талаар бодсон чи яагаад яг уу тэгэл энэ өөрөө л яалтчгүй л одоо нөгөө юу юм л та. Хүнд одоо нэг байглаас цаягддаг гэх юм уу? Ер нь хүн болгонд л юм зөрчилдөөн байдаг, үүсдэг баха. Ямар нэгэн хугацаанд. Тэгтээ заавчгүй одоо мөнгөч биш байж болно те. Тийм. Өөр нэг тийм
яа юу ч үт ятаархал ч юм уу. Зүгээр л тэгэл бодоод үтсэн чинь бас тэгэл Эсвэл ийм жишээ заяа. сонирхолтой тоглоом юм аа пста гэж. Эсвэл за яг би энэ жишээг ярьж үзье заа. Энэ жишээ одоо жишээ нь хин нэгэн те ингээд нэг охинтой үерхээгүй мөртлөө ингээд үе уулцсан. Тэгээд уулзаад мэдээж ингээд харилцаанд орж байгаа. Тэгэнгүүтээ ингээд хамгаалт ашиглаагүй тэгээд нөгөө охин жимсэн боллоо гэж бодъё. За. Тэгэнгүүт за яг моралтай хүн бол те яг за угаасаа би л байсан юм чинь би л хамгаалт ашиглаагүй баг миний л хүүхэд гээд за би ингээд за хоёулаа ингээд энэ хүүхдийг өсгөё гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт яг нөгөө тал нь болохоор нөгөө нэг тэг хүсэл ирмэлзэл эсвэл шуналтай автагдаад шууд тэр охин хэлж болно шүү дээ. Хоёулаа үерхээгүй шүү дээ. Чи хажуугаар нь өөр хинтээж уулсан байж магадгүй. Наа чи минийх биш гэж шууд тэр охинтой холбоогоо тасалдаг ч юм уу те. Энэ жишээ гэхдээ болж нөгөө юм байна. Би наад жишээн дэр чинь бүр ингээд өшөөлөж жоохон дэлгэрүүлж ярил л да. За. Тэгэхээр энэ дээр надад шинэ ийм жишээ одоо ньюс жаахгүй. Энэ дээр одоо нэг юм мэтгэлцэн гэх юм уу заа. Би наатан дээр ч одоо моралит за хэрвээ чиний ярьснаар л моралити бас яагаад бас зүв байж болохгүй вэ гэдгийг бас нэг талаар тайлбарлах бол окей те чи нэг охинтой уулздаг учирдаг чамд таалагддаг байлаа гэж боддог. Тэгтээ чи бас яг хайртай биш. Яг нэг зүгээр л дөнгөж уулзж байгаа л охин штэ. Би бинээ бас тийм сайн мэдээгүй байж байгаа л тэгэл одоо секстэл одоо хүүхдтэй болчих те. Яг моралтай хүн бол тэгэл одоо юу гэдгийг хүүхдээ гаргах хэвээр хоёлоо үерхий цаашдаа үерхий би одоо аав нь болоо чи явж болно. Хүүхдийн төлөө. Гэхдээ эн чинь өөрөө за хүүхдийн төлөө гэд явдаг. Гэсэн чи өөрөө тэр нэг юунаасаа болоод өөрхөн бас нэг байдлаар аз жаргалыг одоо хязгаарлаж иж болох байхгүй. Одоо яг ингээд нарийн сайн нөгөө эмэгтэйүүдийг танилцаад явсан чи яг тохирхооргүй чамтай яг үннийг хэлэхэд зан ааш ч юм уу юм тохирхооргүй яг ингээд бас эхнэр нөхөр болох хүмүүс биш байж болно. Тэгсэн ч гэсэн одоо чи хүүхдийн төлөөгээ төвчээд одоо яатсан. Одоо үлдсэн. Тэнгүүд тэр дундаас чинь тэгэл fucking нэгэн л одоо би биэнд тохирох хүмүүс биш байсан юм чи би биенийхээ нэг бодлын баг аз жаргалыг одоо хулгайлж байгаа л зүйл болж байгаа байхгүй. Хүүхдийн төлөө ч гэсэн өөр өөрсдийнхөө одоо тэгэл урт хугацаанд болж ил тэгэл нэг тийм токсик харилцаа л үүсэх байх. Нэг тийм аз жаргалтай биш те тэгэл за тэгэл байж л эдөө тэгэл эхнэр нь нэг эхнэр шиг гэх юм уу тэгэл нэг мэрсээр нэг ингээл яг хөдөл нэг юу би биндээ хугацаа өнгөрүүл тасахын үед тасгал байх л та гэсэн ч гэсэн тэгэл яг нэг тийм сайн би бинээ эхлээ сайн таньж яг холбогдоогүй хүмүүс бол тэгээд шууд одоо жирэмслэлтээс болж тэгэл одоо нийлээл асуудал үүсэл тэгснээс баг ахуулцсан зүгээр ч юм шиг. Яа. За ядаж ахуулдгүй маа гэхэд яг ахуулдгүй маа гэхэд те хүүхдээ ахуулдгүй маа. Гэхдээ яг би амар муухай жоохон одоо юу гэх юм шулуухан л ярьж ин л да. Зарим хүмүүст бол үнэхээр энэ юу бол таалагдахгүй л баг. Гэхдээ энэ яг миний л бодол юм чи. Ахуулдгүй маа гэхэд зүгээр л анханасаа шууд яг мэдээч ч одоо нэг хичээж үзэх хэрэгтэй, try хийж үзэх хэрэгтэй болж гинөө болохгүй нөө тэг үнэхээр болохгүй байл тэгэж тэр харьцааг нэг хайхтар удаан явуулахын оронд цаасан л аль болох эртгэн дээрээ л эрт байгаа дайрн тий. Салаал тэг угийн салаал гэтээ салахтаа айгу тохирол яг л тохиролцох хэрэгтэй байхгүй тий ингээд чип дээр одоо ингээд салж байгаа ч гэсэн одоо бас ингээд би бол одоо аавынхаа хариуцлага одоо эцгийн хариуцлага ингээд хүлээнэ тий. Чи бас ингээд ээж хариуцлагыг хүлээнэ. Одоо тэгээд ингээд хэрэгтэй юм дээр туслана яана. Тэгээд байнга хүүхдээ ингэж хувааж харна. Би ах үедээ аавна. Би бас одоо хичнээн чамтай ингээд болж үтэйгүү ч гэсэн хүүхдээ бүрэн хайж байгаа гэсэн үг биш ээ.
гэдэг ч юм уу Тэ. те тэр талаасаа бас тодорхой одоо яг тохиролцоонд хүрээл тэгэл салхал ах л та. Тийм тэгээ Чисээ үгийн баг чисээ өнөө үеийн бидний үеийн бүх салтуудыг ярьчихгүй юу гэж. үгүй би юугаа мэдгэвтэй тэгэл зүгээр л таамаглаж л бодож байгаа байхгүй юу? Тийм ээ. Тийм л байх л ёстой. Гэтэ ер нь тэгээд Гэтэл ер тийм нь ээ. тийм ер нь бол одооны үеийн салтууд ч бүгд яг тийм л байгаа юм. Тэгээ одоо ер нь тэгэл хоёлаа харж байхад single mom, single dad зөндөл нь штэ. Зөндөө. Тэгээд яг яагаад салсан ийсэн ингээд бүгднгээс нь тэгээд мэдээж асуухан чаашаа тэгээд мэдээж ярина шүү дээ. Тэгээд ярих нэг нь ярина, ярих нь ярихгүй. Тэгээд ярьж байгаа нэг нь болохоор ингээд тэгэл яг яагаад суусан, яагаад хүүхдээ болсон гингүүт нөгөө ахууллыг гэхлээр бас нөгөө хүний ам бас нөгөө игүүтэх гээд байна гэл те. Тэр чинь бас нөгөө хүн нэгэн л ингээд үүсээд байгаа юм чинь тэр хүнийг алах нь бас тэр хоёрын эрх биш гэдэг ч юм уу. Бас морал нь хөдлөөл. Тэгэл за хоёулаа зүгээр үзье гэл. Тэгээ яг ингээ амьдрах гад ирэхэд үзэнгүүт бас яг тэр нь болчихгүй те. Тэгээ яг салахаас аргагүй. Тэгээ салахгүй бол угаасаа бүр илүү аз жаргалахгүй, бүр илүү новшин амьдрах гад байдаг. Тэгээд яг илүү новшин амьдрангууд мэдээж бас хамгийн хорж байгаа нь хүүхдтэй аль болох баг хохирохын тулд тийм ямар нэгэн ойлголцоонд хүрээд тэгээд салж байгаа ч. Хоёлаа тэтэ өнөдрөөр ямар амар deep дугаар хийж байна те. Уу яах. Энэ бараг л хамгийн deep дугаар хаа миний бодлоор. Чипт хоёр хийжсэн эсвэл ер нь энэ түүхэнд үү? Үгүй чипт хоёр. Үгүй ер нь одоо манай подкастын дугаар дундаас. Яа харин тий. Яа тэгтээ яах вэ? Тэгэл ярмаар байгаа маа л шүү дээ. Тэгээ бас байнга бас ямар юм deep дугаар бас хийлтэй юм шүү дээ. Бас нөө орж байгаа хүнээсээ шалтгаалаа тий бас янз янз л шүү дээ. Янз л байна. Тэгтээ яг нэг тийм Гэтэ бас яг Гэтэ сайн мэдгүй байна. Одоо жишээ нь чипт хоёрын дугаар амар deep болж байна. Гүнзгий байна гэнгүүт байнгийн байх ёстой ч юм шиг, үгүй ч юм шиг те. Яг ийм байх ёстой тийм одоо яг хаяа заримдаа ч юм уу те. За зочинтой дугаар бол миний бодлоор арай өөр. Яа хоёулахнаа хийж байгаа дугаар бол тэгэл одоо тухайн үеийн хоёулангийнх нь одоо ярмаар байгаа зүйлс юу байна? Тухайн үеийн мууд ямар байна? Тэрэн дээр л одоо чинь явагдчих ихэгдэх ах та. Хоёул чинь тэгээд ер нь үгүй аженда гэж байхгүй болохоор. Харин тэнгууд бас хүмүүс ярьж хат бас нэг юм тийм аженда ч юм уу сэдв ч юм уу нэг юм жанжин шугам баримтлах ёстой гэдэг байгаа байхгүй юу? Бас хитрхийн юм учир нь ойлгохдохгүй биш. Тэнгүү зарим хүмүүс болохоор ингээд ийм чөлөөтэй байсан гоё гэдэг байгаа байхгүй яг юу ч ярьж болно. Ямар ч сэдв ярьж болно. Тэгээд яг амар сонирхолтой яриануд үүсэх боломжтой гэд тэгээд байна. Тэнгүүд яг тэгэл яг шийдвэр угаасаа чи бит хоёрлаа. Яг яаж ав. За чи карантин дуусвал хамгийн түрүүнд юу юм бэ? Карантин дуусвал би түрүүн хэлсэн хэрвээ фитнес дээр нэгдвэл фитнес төлөе гэж бодож байна. За фитнес ч бүртгүүлэх юу. Фитнес тэгээ бас заал авмаар байна. Тэгээ ер нь л жоохон physically active амьдрал хэв маяг руугаа аль болох хурдан цаг алдахгүйгээр л шилжиж гэж бодож байна. Гэтэ яг би гэртээ өглөө болгон сунаагаал байгаа л да. Сунаагаал ямар ч байсан гар дээрээ сунаагаал тэгэл гидсийн таталт хийхлээр жоохон залхуу үрээд байх юм аа.
гисний таталт хийж ахаар баг шууд кардио хийцэн дээр юм шүү. Тийм ээ, кардио ихээр бас залах үрээд байх юм шиг. Яа, харин тийм ээ. Би бас сая өнөөдөр хүчээр л өөрийгөө эрт сэрээж уул руу гаргалаа. Тийм. Яа, харин би Өнөөдөр бүр яг өнөөдөр юу гэж өнөөдөр тэгтээ бүр үнэхээр цагаагаар нэмэх нэмэх 2 моёр гэж авчихсан шүү дээ. амар гоё өдөр байсан. Ман ч бүр баг 4 өнгөрч явахт бууж ирэхэд бас нэг хүтэн байгаагүй л гоё л. Тэгэл мэдгүй. Уул их ойр ойрхон гарах хэрэгтэй байна гэдгээл амар ойлгосон доо. Уцснаас хол жоохон байх хэрэгтэй мэн гэдэг. Тэг яг нэг юм сатаахгүй зүгээр л юу ч хийхгүй мөртөө ингээд таац ширтээд юм бодоод хөвтөх ёстой ч юм. Санагдсан. Тийм. Ер нь хүссэн бүх юма бодоод процесс хийгээл. Хаяа зүгээр Wi-Fi унтраагаад уцаа бас яагаад Airplane mode компьютераас авахгүй, зурагтаа асаахгүй. Тийм, ер нь нэг тэг байнга биш юм аа гэхээ нэг цартаа нэг өдрөх ч юм уу бас тэг хэрэгтэй ч юм шиг. Би яг одоогор бол тэгж үзээгүй л байна л да өөрөө. Гэтэ бас мэдгүй би яг тгий гэж бодохоор харин тэгж чадхуулаа ч гэх шиг. Чадахгүй л. Тэгэл дундуур нь чадахгүй уцаа оролдоол за чадахгүй юм байна. Өөдөд байна гэж уцаа бариад давдаг ч юм уу эсвэл компьютераас садаг ч юм уу тэгж магадгүй л байх л да. Гэтэ ямар ч гэсэн хичээгээл үзэх хэрэгтэй байх. За яг бүтэн өдөр биш юмаа гэхдээ ядаж өдөрт нэг 30 минут ч юм уу. 30 яг уу 30 ч бараг ялгаагүй л. Би бол 30 л тэгэл үгүй. Яа л та. Надаа яг тэгж бодож байсан байхгүй. Би ингээд заа нэг 30 минут 40 минут гайг байх гэх. Би яг нэг уржигдэр хаа яг орой ингээд ер нь ундах цаг төгчээсэн. Тэгээд за ингээд за ер нь уцаа оролдохгүй нэг ингээд тэгсэн чинь 30 минут чи ямар удаан өнгөрт юм бүр ингээд юун сатаахгүй ингээд зөвхөн бодолтойгоо ингээд амар л удаан санагт. Тэгтээ нэг сонио яг тэгээд нэг мэт чи унтцсан байсан л та. Юмаа бодож байгаа бол. Тэгэхэд өглөөс ирэхэд амар гойс ирсэн. Амар амарцсан юм шиг. Наач нэг юу аахгүй юу? Яг нэгт тэр тэгээд хоёрт нөгөө утасны blue light магадгүй. Яа, Темкатайсэн дугаар дээр иржсэн шүү дээ. Хүн ингээд унтахаас өмнө уцаа ширтгэх нь өөрөө яг унталтын тэр унтлагын одоо тэр нойрны чанарыг маш муутгадаг. Хүн яг гоё чанартай deep sleep хийхин тулд бол ингээд унтахаас дараа хэдэн минутын өмнө уцаа харахаа болох хэрэгтэй мэрэгтэй гэл. Ер нь бол цаг л гэдэг юм бэл. Харин би одоо нөгөө уцаа харангуут нөгөө те нөгөө нэг бидний өөртөө оюухнараа ботход бол уус шүн болсон зүгээр уцс гэж харж байгаа юм бүртлээ яг би энэ болохоор те нар ингээд байгаад байгаа юм байна. Тэгэл ингээд нар байгаад байна гэсэн нэг тий. Тэр юунасаа болоод ингээд тэр нэг унтах чанар нь муудаад байгаа. Тий. Яг амар мэддэг юм шиг ярьж ил та тэгтээ. Тэгж санагдчихэв. Мэддэг юм шиг юм зөндөө ярьдгөө. Тэрэнд бол нэх яахгүй. Нэх амар инжиглэхгүй. Андими. Одоо манч одоо 9 цагаас ч юм уу 10-аас PCR шинжилгээ өглөө. Маргааш өглөө юу? Маргааш ч тийм өнөө өглөө. Одоо 18-ны өглөө. Тэгэл одоо манч хамар дотроо чип соолгоолъё да. Тэр одоо яаж энэанаас ч тийм сэдээд яриад байгаа. Эсвэл үн ч юм уу бас хэцүү л. Яг тийм олон уншчихгоот бас их тийм самурайч. Тэр чин чип биш нөгөө юуг вакциныг тэгээд байгаа юм биш үү? Яа мэдгүй вакциныг бас тэгээд байгаа.
Тэнгүүд одоо тий нөгөө хятадын вакцин хийлгэх юм бол хятадын тийм нууц цэрэг болно гэж яах шиг байна. Шууд вакцин хэлсэн чи шууд робот болоноос те. Шууд биш ээ. Мэдээж тэр нь ингээд нууц байдлаар те. Тэгээ яг шаардлагатай үед нууц байдлаар ингээд зөв хятадын нэг юу ингээд компьютер дээр код хийсэн чи бид нэр гинт зүгээр ингээд зүгээр амьдчихсэн гинт ингээд яа л шууд нүд улаан боллоо те. Тэгснэ Америкийг сониох ёстой. Америкийн эсрэг капитализмыг сониод юмаш. Яг Оросынхыг хийлүүлэнгүүттэй. За Оросынх ч бас ялгаагүй. За мэд. Оросынх мөтэ Путиний төлөө тэгш. Путин өрд мөнх гэж. Яа тэр Путин одоо яагаад байгаа юм бэ те? Путин хан мэдгүй. Зүгээр хаан болцсон байднаас. Яа тэр нэг баримт киног чи яриад лөө амар орон гэртэй гэдэг. Тийм Навальныгийн цацсан нөө. Тэ яа тэр бүр арай дэндүү юм бэлээ. Хэрвээ яг тэр Путины үнэн бол би ямар ч байсан Монгол байгаадаа л баярлсан. Монголын хажууд нь хүүхдийн тоглоом юм байна л гэж. Арь тийм ээ тэр хөөрхөө залуучууд нь яа гаргасан чинь бослог гаргасан чи Орсын цагт нар ч бас ямар амар муухай харгис юу байгаа зүгээр л ёстой хүн гэж үзэхгүй л ёстой зүгээр алж ийл ш нэрэл. Тийм. Шууд бороходоо л амар өндөр даралтай урсаар шүршээд. Зүгээр л зодоол. Тэ хөгшин залуу хамаагүй зодч. Хамаагүй тэднэрт бол бас л нэрэ өрөвдөх сэтгэл гэж бол байхгүй усч илээ. Харин би тэрний бичлэгийг үзэл зүгээр л ёо гээд тэгэхэд үзбэйгүйсэн. Хажууд нь Монголын цагдаа нар муухай айшилдаг юм мөртлөө бас яг хүнтэй харьцдаг юм аа. Бас шууд зогч авдаг юм аа тий. Ер нь бол муухай нь бол усуудын хажууд бол хамаагүй дээр юм бэлээ. Тий. Харьцаа бол муухай. Гэхдээ шууд бас бороо ходоод авчихгүй байгаа юм аа. Ааха. Тий. За Америкийнх бол бүр ярилтгүй. Америк зөвхөн алчдаг. Тий, зөв шууд буудаа. Тэр бүр амар. Тэг цагаануудтай амар сайхан харцдаг бах тий гэж. Харин тий. Тэр бас still racism байгаа л да. Яг байгаа. Ичнэ байхгүй сайхан демокраси идэр гэж байгаа ч гэсэн. Харин байгаа л да. Яаж яхад харууд нь өөрсдөө бас амар рейс. Харууд өөрсдөө бас нэрээ нэлээ рейсэс тий. Амар ёо тэр нэг хөгшин хятад өвөө эмээнэрлөө нэг хар вистанаар тэр халдлага хийж байгаа бичлэг бол муухай. Яа тийм бичлэг байсан юм. Байс зүгээр нэг өвөө алчсан нэг хар нөхөр очсноо шууд ингээд унгаачих байгаа байхгүй юу. За амар хүчтэй тэгсэн чинь нөгөө өвөө нь шууд тэгээ өнгөрчихөж байгаа юм чи. Нас орчиж байгаа гэж юу? Тий, шууд ингээ аим хүчтэй ингээ мангастаа унаач. Зүгээр л ингээ алхчихсан чинь. Гэхдээ ер нь яг үнэ хэлэхэд яг одоо нэг racist биш юм хэлчихсэн. Харууд гэхдээ өөртөө бас жоохон тэнэг шаадтай. Яг тэр нэг fucking ер нь л өөртөө бас л утгагүй тийм violence ч гэх юм уу бас яг жоохон муухай ч гэсэн тэгэл тэр racist байх бас нэг жоохон шалтгаан байгаад байгаа тий гэж. Бас байгаа. Нэг өмнө боочдогчсон гэлөө. Харин тийм ээ. Тэр бас хэцүү маа бас одоо яах ч. Яг нэг тийм одоо юу байгаад байгаа байхгүй. Энэ зөвхөн энэ нь л зөв одоо энэ нь л буруу гэсэн юм үгүй ямар ч зүйл дээр байхгүй байгаад байгаа. Хойлоо түрүүн ярьсан шүү дээ. Одоо хар цагаа гэж байхгүй юу? Үнтэй ингээл харьцуулах нь зөв гэдэг өөрийнхөө байгаа юм талархаж сурах хэрэгтэй гэдэг гэл тэгэнгүүт ингээл бас л айгүй бүх юм fucking complicated те. Тийм яг ингээ бүх юм зөв юм бодоо саар л байгаа шүү дээ.
Тэгээд ингээд бодоод ингээд амар олон юмыг бодож жагаад үр дүнд надад л зөв юм л болж байгаа. За. Гол нь тэгэл ерөөсөө ямар ч гэсэн эхний ээлжинд бол нэг олон юмд санаа тавьж олон юмд анхаарлаа хандуулахаас өмнө зүгээр эхлээл өөртөөгөө л ажиллах хэрэгтэй байна. Ер нь зүгээр эхлээд гол нь хүн өөрийгөө л ойлгох хэрэгтэй байна. Өөртөөгөө л ярий. Тэгээд ийм байд юм болов. Одоо нөгөө жишээ нь одоо манай Монголын фэйсбુક дээр анзаардаг шүү дээ. Ингээл юм болгоныг л муулаал те. Ингээд шууд хэрүүлүүдээл эсвэл доош нь хийгээл доромжлоол те. Тэнгүүд яг яагаад тэгдэг вэ гэхлээр нөгөө өөр дээр нүүр тулж ажиллах нь хамгийн хэцүү нь болоод тэгээд шууд өөр дээр ажиллахгүйгээр шууд зөв бус тэмийг шүмжиж муулах нь амархан юм шиг те. Тийм юм болов? Өөрийгөө жоохон үзий яддаг л хүмүүс. Өөрийнхөө одоо байгаа нөхцөл байдлаа жоохон одоо дуртай биш те. Өөрийнхөө байгаа нөхцөл байдлыг ер нь жоохон үзий яддаг хүмүүс л бас нэг жоохон тиймэрхүү байгаад байгаа юм шиг гэж ярьдэн штэ. Тэр ч бас тэгээд тийм л байх ер нь бол. Тэгэл яг үнэ хэлэхэд тэр хүмүүс яг уу тэгэд одоо чинь за яг уу чиний нөхцөл байдал ч юм уу те одоо хэцүү новшин байгаад байгаа л тэгэл яг үнэ хэлэхэд эцсийн дүндээ чи өөртөө л ажиллах хэрэгтэй байгаа шүү дээ. Хин нэгнээс одоо ямар нэгэн тийм зөвлөгөө ч юм уу бэлэн юм гуйх биш. Ер нь яг түрүүн бодоод ирсэн тэгэл хүн эхлээл өөрийгөө л сонсоол өөртөөгөө яг нэг уцаа хойш нь тавиал те Instagram үцгээ бол, Facebook үцгээ бол, YouTube үцгээ бол ямар нэгэн тийм тэр дринкдэг гэсэн зөвлөгөөнүүдийг хойш тавиад чи зүгээр ер нь бол хэрвээ чи өөртөө асуудал байгаа гэдгийг мэдж байгаа ухамсартай л бол чи өөртөөгөө ярилцах хэмжээ чадaltaй л хүн гэсэн үг шүү дээ ер нь бол. Хэрвээ хүн өөртөө асуудал байгаа гэдгийг мэдж байгаа бол тэгэл өөртөөгөө ярьж чадна л гэсэн үг байхгүй юу? Миний бодлоор бол. Асуудал байгаа гэдгийг мэдэхгүй бол магадгүй хүнээс сонсч болох юм. Тийм болохоор тэгэл одоо ганцаараа л өөртөөгөө яриад өөрийнхөө асуудлын шийдлийг өөрөө л олох хэрэгтэй байна. Яг хайхтар хүн амьтантай ярилцаал хүнээс юм асуугаад тахаасаа илүү. Тэгэл яг үнэ хэлэхэд монголчуудын бас нэг хэлдэг гоё гэдэг чинь. Айлаас ирэхээр авдраа авахаа гэл. Хүнээс асуугаар өөрийгөө сонсаа. Бараг наа чин л бараг яг эцээдтэй хамгийн яг үнэн л болж таарж ах шиг байна дөө. Хүнтэй өөрийгөө битгий харьцуул, хүнтэй юу харьцуул зүгээр өөртөөгөө л яа. Хинтэй ч одоо өөрийгөө харьцуулж аз жаргалтай байгаа гэдгээ бод. Хинтэй ч одоо өөр бусад одоо мундаг хүмүүстэй харьцуулж өөрийгөө мяа гэж битгий зүгээр л. Чи өмнө нь ямар байсан боддог одоо яг чи өөртөө аз жаргалтай байвал тэгэл болоо. Тийм чи тэгэд хэрэв үнэхээр аз жаргалгүй байвал тэгэл өөрөө юу хүсэж чинь тэрийгээ өөртөөгөө яар гээл те. Тийм л юм байна да. Тэгэл одоо яг л кахын хэлсэн юм бол бодогдоод байна л та. Тэгэл ингээл бүгд амьдрах гад ирчлээ. Тэгэл амьдрьяа гэж ирсэн. Харин ер нь манайстад яг нэг 2 дахь амьдарч үзэж байгаа хүн байгаа мó гэж. Байхгүй шүү дээ яг үндэ бол. Байхгүй л баг. Яг тэрээ л тэгэл. Яг уу байгаа гэж бодлоо гэж бодоход тэгээд 2 дахь амьдрах гад ирсэн байна гэдгээ яг ухамсарлаа бодож байгаа юм бол. Гэтэ яг ингээд нэг үхэлтэй нүүр тулаад бас тэрийгэ давцсан хүмүүсээс яг 2 дахь гэж хэлж болох юм те. Тийм. Болно. Яг нэг бас амар олон turning point үтцсэн ч юм уу. Бас тиймэрхүү хүмүүс байд юм байна бас. Тийм. Жишээ нэг олон жил амар нэг асуудлаас болоод шоронд орж марц те. Тэгэл тийм ер нь өөрийнхөө асуудлыг амар ойлгоцсон. Тийм. За ер нь ингэж амьдраад ах чи буруу юм байна гэл те. Ер нь тэгээд зүгээр амар тимэт. Тийм ээ. Би сая хэлчихсэн юм аа. Ер нь бол зүгээр залглаа.
За. Ер нь жоохон одоо нас залгина. Залгин сурнаа гэж. Тий, ер нь бүх юмыг яг хэлэх шаардлагагүй шүү дээ. Харин тийм байлээ. Тий. Ер нь бол тийм бэл. Би ер нь бас тийм төгөлтөнд төрсөн. Ер нь тэгэл мэдж байгаа ч гэсэн би бас адилхан мэддэг гэдгийг хэлэх шаардлагагүй тэгэл за гэж чимээгүй сонсож үзсэн. Хамаагүй дээр юм шиг санагд. Ард. Тэгэхгүй юм болно. Бодлуудаа эднэ өөрөө би. And yes яг тийм юм санагдсан ш. Ардмаа. Тиймэрхүү л энэ да. Би хоёулаа зүгээр баг нэг терапи сешн хийчихв яач. Харин нэг тийм нэгэндээ л баг түн дэмжлэг өгч шиг л боллоо. Гэтэ амар сонио. Яг өнөөдрийн дугаар дээр бол өөрөө яриаднасаа юм ойлгоол бодоол эргцүүлсэн тийм л дугаар байлаа миний хувьд л. Тэ надад ч тийм л. Өөрөө бас те яриан дундаа олон ч юм ойлголоо гэж. Тэ. Бараг юу хэмдэ. Тэ тэгэхээр өөрөөсөө асуухчсан юм а чамаас асууж масуугаад юм те. Тэ. Үгүй зарим юм дээр ингэчихэж байгаа юм хаяа. Чи ингээд өөрөөсөө асууж исэн юм а өөрөө ярингуудаа өөрийнхөө асуултанд өөрөө хариулаад яваад байгаа юм шүү дээ. Тэнгүүд яг л өөртөөгөө ярина гэдэг чинь бас амар зүв болчихж байгаа байхгүй гэж. Өөрөө асуугаад өөрөө хариулаад. Маньсаа өнөөдөр уул гарч ахта өчнөө юм л өөртөөгөө ярьлаа гэсэн. Тийм. Йоо 3 цаг болсон шүү дээ ёо. 3 цаг болсон. Нийтдээ амт. Өчиг тэгвэл бас хурд явсан байна. Үгүй мань ч бүр ингээд гэрээсээ гараад нөгөө шууд урагшаа авч болохгүй. Яг үүдэн дээр нөгөө нэг харуул байгаа байхгүй юу? Аа. Нөгөө тийм харуулууд байгаад байгаа шүү дээ. Одоо нөгөө одоо юу ч юм бэ? Эргүүлүүд шууд асууж авахгүй хаашаа явах чинь. Тэгэхээр нөгөө хүнсний дэлгүүр орлоо гэдэг. Тэгмээд угаасаа уур зүгт манай уур зүгт хүнсний дэлгүүр байхгүй. Яалтчгүй доошоо буух шаардлагатай болоод. Тэгээ доошоо буугаад тэгээд буцаж дээшээ өгсөө. Тэгээ яг уул руу очиход бүтэн цаг өнгөрцөн аль хэдийн. Тэгэл аль хэдийн шууд ядраад эхэлж байгаа юм чи тэгээ шууд тэгэл ярианууд эхэллээ. Чи гэрээсээ бүр нөө уулын юу хүртэл машинтаа алхаж явсан уу те? Тий алхаж явсан. Угаасаа яг манай хотгоны гадаа нэг машин ингээд байгаад байна. Чи бүр тэгвэл өнөөдөр нилээн сайн алхажээ. Амар алхсан. Тэгэл мань орж ирээд баг шууд унтсан шүү дээ. Амар ядраал. Толгой амар өвцсөн. Яач. Гинт яатсан чинь тэгсэн болоо хөдөлгөөнгөөж жагаад. Миний бод тэр агаарлах. Тийм л. Цэвэр агаарт амар олон цаг тий амар ингээд ядарсан. Амар хямсаа аваад. Тэрнээс ямар ч сан бол гоё л. За. Хоёул ингэсгээд өндөрлөл үү дээ. Тэгээд аа. Чнэл олон юм ярьлаа. Тэглээ нэг шаа. Ер нь бол энэ яриа бараг хэрэгтэй юм шүү. Тэ. Дэмэтгэв. Магадгүй. Хоёулаа нэг асуудал шууд одоо ярьчих уу? Подкастын. За. Бичлэг яах вэ? Видео бичлэг. Харин хоёулаа өөрсдөө хөө эсвэл нэг хүний тэрийг тусдаа уулзж байгаа ярио. Санал хүсэлтэнд нь хоёулаа орох уу гэж. Тэрийг уулзж байгаа ярио. Орчвол бас амарч юм шиг үгүй ч юм. Тэмээд гэхдээ тэгэл тэр чинь бас nothing is free man. Угаасаа тийм мэдээж тийм хэлж байгаа юмд нь орвол ямар нэгэн хүн төл. Яа тэрийг дараа нь хоёлаа одоо л тэрийг ярмааргүйсэн нөө ч тухтаал уулзж байгаа л тэр. Ямар ч хийх хэвд бол хий тэгэл одоо хийх хэрэгтэй бол хий. Яг уу. Тэка бол юу гэж хэллээ. Зэрч. За мань ч бүр нойр үрэх гээд байна. Shit. Шүний 2 цаг болж штэ. It's already
too late man. За тэгвэл өндөрлөө. Ман чи өглөө яж хаад 9 гэж болсон баха. Одоо нэлээд нойр урж юм те. Чи идэж өссөн. Мань 12 тус. Надаа өшөж явах энерги үл байна. Тийм үү. Манай энерги дуусч гинөө. За тэгвэл өндөрлөе дөөш. 27 дугаар дугаар иймэрхүү л өнгөрч. За тэгээд өндөрлөө. За тэгээд тэглээ. Энэ болт сонсон. Ер нь бол энэ болт сонсон ч зүгээр сонсдог бүх хүмүүстээ баярлалаа. Тийм ээ, баярлалаа. Та нар л бидний подкаста хийх эрч хүч юм шүү. Үнэ. Тоглоомч үнэ. Тийм ээ. Та нар сонсохгүй бол бид хоёр одоо юугаач их. Тэгээд энэ хүртэл сонссон бол комент үлдээгээрэй. Shit. За тэгээрэй. Комент бүр байдгүй нас тий. За яахтай байна уу байхгүй тэгээд. Яах байсан ч байгаагүй бид нар хийсээр л явах болно. Энэ бол нэстэг тавг. Байла 27 дугаар баярлаа сонсогчдоо. Баяртай. Дараа дахин уулзцгаая.